Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Өрөг хилцүүлгийн шин дугаар Эрдэнэ төлөвлөрөөс та бүхэндээ хүрч байна. Өнөөдөр бид зэс хайлуулах үйлдвэртэй болж чадхуу сэдвийг хөндөхөөр зочтой урьсан байна. Зочтой танилцуулахад миний зүүн гар талаас Улсын хурлын тамгын газрын дэд дарга Амрбат, Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал Ёндон, за баруун гар талаас аж үйлдвэржилтийн үндэсний хорооны ажлын албаны дарга Улаанхүү, Эрдэнэс Монгол компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Мөнх Цэрнаар ирсэн байна. За Монгол улс зэс хайлуулах үйлдвэртэй болох талаар 37 жил ярьж байна. Ер нь өнөөдрийн хүртэл зэс хайлуулах үйлдвэртэй болж чадахгүй байгаа үндсэн шалтгаан юу вэ? Ер нь бол параллел хоёр асуудал яригдана. Нэгдүгээрт бол Эрдэнэ төлөвлөр бол 37 жилийн судалгаа шинжилгээний ажлыг бүгдийг 1987 онд одоо бараг 38 дахь жил рүү орж ийн гэсэн үг. Энэ үе үеийн ерөнхий захирлууд бол энэ ажлыг алхам алхмаар урагшлуулж ирсэн байдаг. Үүнээс хойш бол бүх дэлхий дээр хэрэглэгдэж, ашиглагдж байгаа 120 гаруй сайлуулах үйлдвэр байдгийн. Эдгээр үйлдвэрүүд ашиглаж байгаа бүх технологиг Эрдэнэ төлөвлөр энэ технологийн патент эзэмшигч улстай тэр компанитай хамтарч судалгаа хийж үзээд 2014 онд өнөөдөр бол Эрдэнэ төлөвлөрт хамгийн тохиромжтой ирээдүйд 50-60 жилийн хугацаанд Эрдэнэ төлөвлөрөөс гарах хөдөр болон баяжмлын агуулга тохирсон хамгийн боломжтой технологи бол сонгосон байж байгаа. За нөгөө нэг параллелаар явж байсан асуудал бол мэдээж улс төрийн дэмжлэг төр засгийн бодлого гэсэн үг. Төр засгийн бодлого дотор үргэлж одоо сайлуулах үйлдвэртэй болно гэсэн асуудал яригддаг байсан. Яагаад гацаагаад байдаг вэ? Үүнд бол за гацаасан гэхээс илүү үүнд бол мэдээж төр засгийн одоо нөгөө докторгүй байдал, улс төрийн докторгүй байдал гэдэг юм уу? Засгийн газар бол одоо нэг жил хагасын одоо настай гэж яригддаг байлаа шүү дээ. Энэ болгонд солигдоход хүн болгоны бодол өөрчлөгддөг. Тухайн салбарыг авч явж байгаа хүн тухайн одоо засгийн бодлого бас өөрчлөгдөж яваад байдаг. Зөвхөн сайлуулах үйлдвэр гэдэгт л одоо 3-4 байршил солисон байдаг шүү дээ. Энэ бүгдтэй бол холбоотой. За эрдэмтдчүүдийн бодол бол ерөөсөө энэ хугацаанд өөрчлөгдөөгүй. Инженеруудын ухаан бол яг хэвээрээ байсан. Улс төрийн талаасаа одоо мэдээж энэ том төслийг эхлүүлэе гэсэн одоо амбиц бол үе үеийн засгийн газарт байсан боловч яг хэрэгжүүлэх шатн дээр очихороо одоо янз бүрийн байдлаар нэг бол газар нь өөрчлөгддөг, нэг бол одоо бас олон янзын одоо хадны мангаа гэж ярьдаг тийм ээ. Темирхтүү зүйлүүдийг ярьдаг, нэг бол цэвдэг ярьдаг, нэг бол одоо хүрийн хүчил ярьдаг гэдэг иймэрхүү зүйлүүдээс болоод л ер нь бол төсөл маань явдаггүй байсан. Тэгээ өнөөдөр бол одоо хамгийн хэрэгжих тийм боломжтой ийм аль талаасаа ийм цаг үеийн хувьд бол их тохиромжтой нөхцөл байдал ирсэн байна гэж бол би харж байгаа. За ер нь засгийн газар одоо төрийн өмчит компаниудыг багасгах хичээд нөгөө талдаа үндэсний хороодыг нэмж байгуулад байна л да. Тэгэхээр танаа үндэсний хороо яг чиг үүрэг нь юу юм бэ? Одоо аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас чиг үүрэг ажил үүргэнд давцахгүй байх ялгаа нь юу вэ? Танаа хороо зэс хайлуулах үйлдвэрийг урагшлуулахад ямар үүрэгтэй вэ? Тухайн сайд рахлах үндэсний хороо бол 24 оны 19-ний засгийн газрын 109 дугаар тогтоолоор байгуулагдаад тэгээ ажлын албан сая 24 онд байгуулагдаад одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны үндсэн чиг үүрэг гэдэг бол салбар хоорондын уялдаа холбоосыг хангаж ажиллана гэдэг хамгийн чухал ийм чиг үүрэг байдаг. Салбар хоорондын уялдаа холбоосыг хангаж ажиллана гэдэг энэ хамгийн чухал гэдэг нь өнгөрсөн хугацаанд яг дөрөв таны асуугаад байгаа зэс хайлах үйлдвэр яагаад гацаад вэ? Одоо яг энэ хамтран засгийн газрын хүрээнд өнгөрсөн эх 4 жилийн мөрийн хөтөлбөрт мега төслүүд явхад юу хамгийн чухал байна вэ гэхээр ойлголцол буюу уялдаа холбоосыг хангаж ажиллах энэ үйл ажиллагаа хамгийн чухал байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр аж үйлдвэржилтийн үндэсний хороо гэдэг бол яг энэ зэс хайлах үйлдвэр дээр жишээлбэл Эрдэнэ төлөвлөр, Эрдэнэс Монгол аж үйлдвэрийн яам гурвын холбоосыг маш сайн хангаж ажиллах. Аж үйлдвэрийн яам дээр бодлогын хувьд яг хэр байгаа засгийн газар их хурл дээр яг энэ зэс хайлах үйлдвэр дээр буюу 14 мега төсөл дээр ямар тогтоол шийдвэрүүд гарч байгааг тухайн үед нь аж үйлдвэржилтийн үндэсний хороо бол хангаж ажиллах ийм л чухал холбогдолтой. Ер нь бол одоо үйл ажиллагаа эхлээд удаагүй л гэж байна. Одоо хамгийн түрүүнд энэ томоохон төсөл дээр юу хийх вэ? Олон жил гацсны нэг шалтгаан бас хаана байгуулах вэ гэдэг энэ маргаан байсан. Тэгэхээр одоо марахгүйгээр Эрдэнэ төлөвлөр дээрч оюутлогоо дээрч зэрэг энэ төслүүд явна л гэсэн үг үү те. За дараагийн асуултыг Амрбат дараагаас асуухад хөрөнгө оруулалт одоо гадны хөрөнгө оруулалтыг татах
шаардлагатай болно. Тэгэхээр манад одоо хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин бүрдэж чадсан уу? Энэ томоохон төслүүд. Засгийн газар зарласан 14 мега төслийн хувьд бол төслөлгөн өөрийн онцлог ийм хөрөнгө оруулалтын зохицуулалт агуулгатайгаа явж байгаа. За энэ 14 төслөөс одоо бидний яг энэ ярилцж байгаа засаглуулах үйлдвэрийн одоо төслийн хамгийн том хөрөнгө оруулалтын хувьд үүссэн байгаа давуу тал бол өөрөө энэ одоо олон жилийн түүхтэй Эрдэнэ төлөвлөр өөрөө энэ төслийн гол хэрэгжүүлэгч болж байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэ төлөвлөр маань бол одоо энэ үүсэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд бол найдвартай нийлүүлэгч, санхүүгийн хувьд бол одоо чадахтай ийм одоо өрсөлдөх чадвар бүхий компани юмаа гэдэг энэ имижээ бол аль хэдийн бүрдүүлсэн байна. За нөгөө талаасаа огт одоо хоосон газар дээр огт одоо шинэ тэзүү хийж байгаад ингэж хийж байгаа төсөл биш. Нэгэнт одоо Эрдэнэ төлөвлөрийн хүний нөөц, санхүүгийн нөөц, өнөөдрийг хүртэл одоо цугларсан энэ судалгаа шинжилгээний ажлуудын нөөцөн дээр одоо энэ засаглуулах үйлдвэр явж байгаа учраас яг засаглуулах үйлдвэрийн хувьд бол хамгийн тулгымцсан асуудал бол одоо хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин болоод хөрөнгө оруулалтын асуудал бол харьцангуй одоо тулгымцсан асуудал талаас хойно нэрмэлэгдэж байгаа асуудал. Хэдийгээр одоо юу гэдэг нь шууд одоо санхүүжүүлж явах юм бэлэн санхүүгийн хөсрөн бүрдээгүй ч гэсэн өөрөө Эрдэнэ төлөвлөр энэ одоо хөрөнгө оруулалтын зохицуулалтаа хийх бол бүрэн боломжтой төсөл байгаагаараа хамгийн онцлог давуу тал нь бол тэнд оршиж байгаа. Хөрөнгө оруулагч орж олдлол бол орж ирэхэд эрх зүйн орчин бол ямар ч асуудалгүй гэж байна. Тийм эрх зүйн орчны хувьд бол тулгымцсан асуудал байхгүй. За би өчигдөр Эрдэнэ төлөвлөрөөр явлаа. Одоо манай Монгол улсыг тэжээж байгаа хамгийн том үйлдвэр бүтээгдэхүүн ямар шат дамжуулгаар яаж гардыг бэ гэдгийг нүдэрээ үзлээлтэй сэтгүүлч хүний хувьд өдөрт 10 тэрбум төгрөгийн 30 вагон баяжмал гадагшаа гарч байна. Тэгэхээр бид зэс сайлуулах үйлдвэртэй болчвол энэ өдөрт олж байгаа 10 тэрбумын одоо орлого хэд дахин өсгöd байгаа шүү дээ. Гэтэл энийг ойлгож байгаа байж улс яагаад энэ төсөл дээр анхаарчдаггүй юм бэ гэдг нь их сонирхол татаад байна л да. За хоёрдугаарт хөрөнгө оруулалтыг яг одоо юу яаж шийдэж байгаа вэ? Тэгэхээр сая хэлж байна. Монгол улс бол одоо яг энэ цаг үед хамтарсан засгийн газар байгуулсан. Хамтарсан засгийн газрын үед 14 мега төсөл, за нийслэл Улаанбаатар хотод 24 мега төсөл бид ингээд том мега төслүүдийг хөдөлгөх ажлыг зохион байгуулж байна. За эхнээсээ бол хөдлөөд эхэлснийг та бүхэн мэдж байгаа тийм. Ороона, гашуун сухад, хэл холболт, газрын төсний боловсруулах үйлдвэр. Хэрвээ хамтарсан засгийн газар байгуулагдаагүй бол энэ том төслүүдийг хөдлөх боломж бас л байхгүйсэн. Гатсан хэвээр байхсан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл одоо өнгөрсөн 30 жилд бол бид ингээ бие биенийхээ ярьж байгаа энэ том бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж ирсэн байна. За тэгээ энэ хүрээнд бол одоо энэ 14 мега төслийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нэг том ажил маань бол яхаггүй засаглуулах үйлдвэр. За энд сая ярьж байна гадны хөрөнгө оруулалтын орчин байх уу? Энэ бол одоо бид нар бол яг энэ үйлдвэрийн хувьд бол хангалттай болчихно гэж үзэж байгаа. За бидэнд бол одоо хууль эрх зүйн хувьд гацаата бас юу бол байгаа, асуудлууд байгаа. Худалдан авах ажиллагааны хууль байгаа. Үнэхээр том төслийг хэрэгжүүлэхэд цаана нь бол ерөөсө техник эдийн засгийн үндэслэл судалгаа тооцоол бол сайн хийгдсэн байх хэвээр. Бид бол одоо ингээд зарлж байгаа томоохон төслүүдээс зарим нь хийгдсэн, зарим нь хийгдэггүй байгаа. Энэ үйлдвэр маань бол одоо энэ техник технологийн хувьд олон жил хийгдээд туршигдаад одоо яг Эрдэнэт үйлдвэртэй зориулаад туршилтуудаа хийцэн байгаа боловч шууд өнөөдөр туршилтынхаа хугацаанд гэрээ байгуулах эрх зүйн орчин байхгүй байгаа. Тэгэхээр бол энийг одоо нээлттэй сонгон шалгуулалт явуулахаас өөр аргагүй одоо хууль эрх зүйн. Тэгэхээр энэ бол зөвхөн энэ үйлдвэр дээр үүсэж байгаа асуудал биш. Одоо бусад төслүүд дээр ч гэсэн тий үүсэж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо засгийн газар дээр төрийн худалдан авах ажиллагааныхаа хуулийг боловсронгуй болгох, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа боловсронгуй болгох, татрын хуулиа өөрчлөх гэсэн ийм ажлууд эд явагдаж байна. Засаглуулах үйлдвэрийн хувьд бол сая та хэлж байгаа яхаа аргагүй энэ том үйлдвэр маань одоо нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэр чиглэл рүүгээ явхад орлого бол нэмэгдэнэ. Гэхдээ энэний цаана бид нар бас олон бэлтгэл ажлуудыг хийж байгаа. Өнөөдөр төрийн эмчит компаниудыг Эрчис Монгол, Эрдэнэс Монгол гэх хоёр компани корпорацийн хүрээнд зохион байгуулалтанд оруулж байна. Тэгэхээр энэ олон уул уурхайн чиглэлийн компаниуд маань бүгд Эрдэнэс Монголын доор нэгтгэгдэж байгаа учраас одоо группийн зарчмаар хооронд нь бас зохицуулах асуудлууд бол явж байгаа. Тэгэхээр энэ том одоо аж үйлдвэрийн энэ том үйлдвэрүүд маань бол
үйлдвэр технологийн паркийн хэлбэрээр зохион байгуулагдана. Тэр нь юу юм бэ гэхээр одоо Эрдэнэс үйлдвэр технологийн парк өөрөө 6 үйлдвэр одоо 14 мега төслөөс 6-ыг нь хэрэгжүүлэхээр байгаа. Энэ маань бол Эрдэнэт үйлдвэрийн технологийн паркийн нэг гол үйлдвэр нь өөрөө засайлуулах үйлдвэр. Сая хэлж байна. Одоо ингээд тойроод энэ үндсэн үйлдвэрээ дагаад олон төрлийн дагалдах үйлдвэрүүд бол бий болох ёстой. Энэ бол өөрөө хувийн хвшлүүдийг татах ёстой юм байна. Тэгэхээр мэдээж төр аль болох хувийн хвшлтэд өрсөлдөхгүй байх зарчмаар өөрсдийнхөө хийх юмыг хийн. Бусад дээр хувийн хвшил боломж олгоод энэ засайлуулах үйлдвэрийг дагаад бас олон үйлдвэрүүдийг бий болгох. Дэд үтцийн хувьд шийдээд өгч जैन, үндсэн түүхийн эдийн хувьд шийдээд өгч जैन, хувийн хвшилд өөрөө хөгжөө гэдэг энэ орчныг л бүрдүүлж өгч байгаа. Ерөөсөө эхлэхгүй байсан гол шалтгаан ойлголцол бие биенийхээ гацаа байсан. Энэ асуудал бол үндсэндээ шийдэгдэж байна. Хөрөнгө оруулагчид бол цаана байна. Хөрөнгө оруулалттай бол ингээд одоо нээлттэй зарлаад явах юм бол одоо шийдэгдэх боломжтой гэж бол үзэж байгаа. Засгийн газар сая 24 оны 11 сард үйлдвэрээ байгуулах шийдвэр бол гаргачлаа гэсэн үг. За Яндан захирлаас асуухад одоо засайлуулах үйлдвэр гэж ярьж байна. Тэгэхээр үзэгчдэд бас нэг юм товч тодорхой ойлголт өгөхөд энэ яг ямар процесс болох, ямар байдлаар одоо тэр гаргаж байгаа экспорт нь гаргаж байгаа бүтээгдэхүүн нэмэн өртөг шингэж байгаа юм бэ гэдэг энэ процессыг тайлбарлаж өгөөч. Тэгээ бас нэг одоо үйлдвэр дээр яригддаг нэг асуудал нь хүхрийн хүчлээ яах вэ? Энэ бол ингээ эрүүл мэндэд хортой. Хүхрийн хүчлээ экспорт нь гаргах юм уу? Яаж ашиглах юм бэ гэдэг нэг асуулт байгаа гэдэг. За ер нь бол засайлуулах технологи бол энэ 18 дугаар зуун 19 дугаар зууны үеэс эхэлсэн технологи шүү дээ. Тэр үед бол одоо бидний мэддэг зарим одоо зөвлөлтийн үйлдвэрүүд бол жишээ нь одоо анхны одоо хайлуулах үйлдвэрүүд барьж эхэлж байсан. Зэсийг бол хүн төрөлхтөн бол олон мянган жилийн өмнөөс өөрсдөө хэрэгжилж ирсэн тийм ээ. Тэгэхээр манайх бол өнөөдөр зэсийн баяжмалыг экспортод гаргадаг. 560 орчим мянган тонн зэсийн баяжмалыг бид нэр экспортод гаргаж борлуулдаг гэсэн үг. За хайлуулах үйлдвэр баригдах юм бол зэсийн баяжмалаа бид нар хил дамруулж гадагшаа зарахгүйгээр энчээ байгуулагдах хайлуулах үйлдвэртэй зэсийн баяжмалаа борлуулах юм байна. За 560 мянган тонн зэсийн баяжмалыг энэ баяжмалыг хайлуулдаг. Хайлуулах технологи ер нь бол металлургийн нэг салбар. Металлург маань дотроо гидрометаллург, пирометаллург гэж хоёр янз байдаг. Гидро гэдэг нь бол одоо Эрдэнэтэд бас байдаг хувийн хвшлийн 3 үйлдвэр. Энэ бол уусхан баяжуулах технологи гэж ярьдаг. Иймэрхүү чиглэлийн байдаг бол бидний одоо барихч бол Монголд хамгийн анхны энэ өнгө төмөрлөгийн хайлуулах үйлдвэр барих гэж. Хайлуулах үйлдвэр гэдэг нь баяжмалаа хайлуулна. Баяжмалаа хайлуулад катодын зэс буюу нөгөө 99 гэдэг одоо дээш хувьтай юм агуулгатай одоо катодын одоо юм хавтан зэсийг бол үйлдвэрлэнэ гэсэн үг. За энийг бид нар бол бас одоо энэ үйлдвэр технологийн парк дээр бид нар бол одоо төр хувийн хвшлийн, дан хувийн хвшлийн одоо хөрөнгө оруулалтуудаар баригдах өндөр технологийн өрцөг одоо шингэсэн одоо ийм эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Энэ катодын зэсээсээ бол өнөөдрийн байдлаар зэс утас кабель үйлдвэрлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг бид бас хийж эхлээд Эрдэнэс Монголын Эрдэнэс ÜТБ дээр хэлэлцүүлээд өнөөдөр аж үйлдвэр эрсвэлгийн яамныхаа эрс хөлгийн мэргэжлийн зөвлөлд хөрвүүлсэн байж байгаа. За мөн одоо зис нано нунтаг гэдэг зүйлийг бас хийх тээзүүгээ бид нар бүр дараачийн шатных нь үйлдвэрүүдийн тээзүүг хийгээд эхэлсэн байна. Энийг хийгээд бид бас одоо хэлэлцүүлэхээр хөрвүүлсэн байж байгаа. Тэгэхээр зэсийн баяжмал гэдэг зүйлээсээ бид нар катодын зэс үйлдвэрлэнэ. Ойролцоогоор Эрдэнэт үйлдвэр маань бол 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх ёстой. За катодын зэсээсээ бид нар бол аль болохоор ахиухан шиг болж өгвөл бүгдээр ингэж Монголдо боловсруулж өртөг шингээх ийм л зорилготой. Ингэжээж бид нар олон тооны ажлын байрыг бий болгоно. За ер нь бол биднес баяжмалаар борлуулахад бол энэ зэсийн хүдрийг олборлоод гаргаж ирснээс бол нэг ойролцоогоор 15 орчим хувийн 15-20% өртгийг бид нар шингээж чадж байгаа. Бусад 70-80% бид нар гадагшаа алдаж байна гэсэн үг. Тэгэхээр одоо бидний засгийн газрын аль засгийн газрын бодлого бол ажилдаа орлоготой Монгол хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бид нар бол энчээ дараагийн шатны энэ 70-80% өртгийг шингээгээд Монголын дотроо хэрэглэх одоо зэс утас кабель ч байдаг юм уу эсвэл өндөр технологийн гадагшаа бид нар экспортод онгоцоор тээвэрлж болохоор хэмжээний өртөг шингэсэн. Тэр нано нунтгийг үйлдвэрлэх юм бол тэрийг үйлдвэрлэх ажлын байрууд энэ бий болно. Шинжлэх ухааны одоо тэр бүх одоо төвүүд нь энэ төвлөрж үндсэндээ бол өнгө төмөрлөгийн одоо хамгийн анхны энэ үйлдвэрлэх парк энэ бий болох юм байна. За нөгөө талаас нь энэ
бидний үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүн дотор маань катодын цэс байна. Дээрээс нь 72 орчим килограмм алт гарах юм. За 38 орчим тонн мөнгө гарах юм. За үүнээс гадна бидний борлуулах зүйл дотор бол одоо манай тээзүүд дотор бол элементийн үхэр гэж зүйл байж байгаа. За яг манайх бол энэ элементийн үхрийн судалгаа тооцоо тээзүүг хийж байх үед бол Монгол улсад дотоодод бол элементийн хөхрийн хүчлийн хэрэглээ бол үндсэндээ байхгүйсэн. За тэр хүмүүсийн яриад байдаг нөгөө нэг хадны мангаа нь бол энэ хөхрийн хүчил гэж ярьдаг. Ер нь бол хөхрийн хүчил бол химийн үйлдвэрлэлийн талах гэж ярьдаг. Химийн үйлдвэрт бол энэ бол зүгээр гадаад улсад бол үндсэндээ бол нэлээд одоо тийм олон дэлхийн улсуудад бол энэ бол зүгээр химийн салбарын л энгийн түүхийд химийн үйлдвэрийн талах гэж нэрлэдэг шүү дээ. Монгол тийм хэрэглээ байхгүйсэн учраас бол энэ хөхрийн хүчлээ яах вэ гэдэг асуудал яригдаад энэ тохиолдолд бол Эрдэнэт үйлдвэр бол бүгд найрамдах хятад ард улсын төрийн өмчийн одоо Enfi Engineering гэдэг одоо маш том одоо корпорац байдаг. Эднийхэнтэй хамтарч судалгаа шинжилгээний ажил хийгээд туршилтын үйлдвэр бариад тэгээ сая 9 сарын 30-нд бол энэ туршилтын үйлдвэрийн бүх туршилт маань амжилттай болоод элементийн хөхрийг үйлдвэрлэх юм одоо технологи одоо хамтраад бид нар одоо бий болгоцсон. Туршилтын үйлдвэр гэсэн. Тэгэхээр элементийн хөхөр бол хадгалахад, тээвэрлэхэд ямар ч асуудалгүй. Дээрээс нь хятад улс бол жилд 8 сая орчим тонн элементийн хөхрийг гаднаас худалдаж авдаг. Хятад өөрөө маш том одоо химийн үйлдвэр өндөр гэсэн учраас 8 сая орчим тонн элементийн хөхрийг худалдаж авдаг. Тэгэхээр бид тийшээ экспортлж болно гэж. Болно. Тээвэрлэхэд ямар ч асуудал асуудал байхгүй. Ерөөсөө энэ бол тийм зүгээр шар нутаг гарч ирдэг гэсэн үг. Энэнд ураантай төс андарч болохгүй өөр гэхдээ шар өнгөтэй нутаг гарч ирдэг. Одоо хөхрийн хүчил гингүүд л юм. Хөхрийн хүчил бол шингэн зүйл одоо би ойлгох шүү дээ. Хүмүүс бол энэ сайлуулах үйлдвэрээс хөхрийн хүчил гардаг гэж их мэдэмхийрдэг. Энэ хөхрийн хүчил гардаггүй юм. Хөхрлийг хий гэж манайхан яриад байдаг. Хөхрийн давхар эсэл гэдэг зүйл бол ялгардгийн хайлуулах явцад тэмхий гарч ирдэг. Оросын зарим үйлдвэрүүдэд одоо ч өнөөдөр энийг шууд байгальдаа ингэжтэй газар байдаг. Жишээ нь Норильск бол энэ бол мэдээж яриг одоо байдаг иймэрхүү зүйлүүд. Гэхдээ бол одоо манай энэ тээзүүгээр хийгдсэн олон улсын стандарт бол маш өндөр стандартыг Европын стандартаас өндөр стандарттай хятадын энэ тээзүүд бол тусгацсан байж байгаа. Үүгээрээ болохоор бол өнөөдөр биднес ер нь бол энэ хөхрлөг хийнээс нэг бол хөхрийн хүчил үйлдвэрлэж болдог, нэг бол элементийн хөхөр үйлдвэрлэж болдог. За хөхрлөг хийнээс элементийн хөхөр үйлдвэрлэх нь анхны технологи дэлхийд анх удаа энэ хятадын Enfi хамтраа Эрдэнэт үйлдвэр хамтраад хийцэн. За тэгэхээр одоо биднээс цонголттой болчихж байгаа. Бид нар хос морьтой болчлоо гэсэн Эрдэнэт үйлдвэр. Нөгөө хөхрийн хүчил одоо болохгүй зах зээлгүй гэдээсээ учраас ингэж явсаар аваад энийг эцэстнээ хүргээд өнөөдөр биднээс одоо манай энэ тээзүүгээр биднээс элементийн хөхөр үйлдвэрлэж болж байна. Дээрээс нь хөхрийн хүчилж үйлдвэрлэж болж байна. Яагаад хөхрийн хүчил гэж би ярьж байгаа юм бэ гэвэл өнөөдөр энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр энэ туршилт судалгаагаа хийгээ явж байгаа хугацаанд бол Монголд хөхрийн хүчлийн хэрэглээ хэд гараад ирлээ. За Аранагийн одоо сая биднээс хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ үйлдвэр бол 28 онд одоо баригдана гэж ингэж сая одоо календарсан төлөвлөгөө гарч байна. Энд бол 230-40 орчим мянган тонн хөхрийн хүчил хэрэгтэй юм байна. Тэгэхээр зис хайлуулахад хичнээн мянган тонн баяжмлын төрөнт яг нэг гэсэн харьцаатай хөхрийн хүчил ялгардаг. Манай 560 мянган тонн зисийн баяжмуудыг одоо боловсруулахад 560 мянган тонн хөхрийн хүчил гарна гэсэн үг. 230 мянган Арана авна гэдэгцсэн. Дээрээс нь одоо манай оюу толгойн үйлдвэр маань болохоор уусан бажуулах технологиор бас юм катодын цэс үйлдвэрлэх үйлдвэрээ барья гэсэн бүр нэгжин сая манайханд ярьж манайхаас туршилт судлаа гэдээ ирсэн. Эрдэнэс оюу толгой Риатантай хамтраад ирсэн. Бүр тийм нэгж бий болчтой. Эднэр болохоор бол бас адилхан яг олборлолтын явцад ялгардаг бага агуулгатай сульфидийн хүдрээсээ катодын цэс үйлдвэрлэх үйлдвэр байх. Тэнд дахиад 200 гаруй мянган тонн хөхрийн хүчлийн хэрэглээ байна. За мөн бор өндөр үйлдвэр технологийн парктаар дахиад 200 гаруй мянган тонн хөхрийн хүчлийн хэрэглээ байна. Монголд ингээд өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр бий болохоор хөхрийн хүчил маань энэ чинь энгийн хэрэглээ авахгүй юу? Ийм үйлдвэрүүд бий болоод байна. Тэгэхээр манайх хөхрийн хүчил үйлдвэрлэгч боломжтой. Энийг бол бид нар өнөөдөр тендерийнхаа техникийн даалгаврыг боловсруулад сая мөнх цэрэн дарах хэлдэ биднээс одоо ингээд нээлттэй зарлахаар боллоо. Ер нь бол сайлуулах үйлдвэр мэтийн юм технологи шингэсэн үйлдвэрийг барихад гүйцэтгэгч компани шалгаруулдаггүй юм. Манай энэ хуулийн одоо ийм одоо энэ дутуу тал байгаа. Дээрээс нь хүмүүсийн ойлголт байна. Ингэж компани хэн энийг хийх вэ гэж ингэж нөгөө нэг азаад үзэж байгаа юм шиг ингэж шалгаруулдаггүй юм. Эхлээд Эрдэнэтийн хүдэрт ямар технологи тоорох вэ гэдэг технологи сонгодог юм. Хамгийн одоо сонирхолтой. Технологи сонгодог учраас компани сонгодог юм.
тэр технологич нь болохоор бол патентын эзэмшдэг нэг газар байна. Тэр технологийн чиглэлээр үйлдвэр барьдаг компаниуд байдаг. Бид нар бол технологио сонгодог юм. Би оюуны өмчтэй компаниар хийлгээгээд бид засгийн газрын тогтоол гаргасан. Тэгээд тухайн үед бас зарим яамнаас бол энийг нээлттэй сонгож шуултаар явах зүйтэй юм биш үү гэсэн санал ирсэн учраас засгийн газрын тогтоол дээр болохоор бол энэ одоо сая 11 сард гарсан тогтоол дээр бол одоо төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хууль тогтцуулаад гээд манай нэг их хүсвэртэй гэдгийг бол бас дэмжээгүй. Тийм учраас бид нар одоо нээлттэй тендер зарлана. Техник даалгавар боловсруулсан. Техник даалгавар дээр бид нар бол өрсөлдөөнийг хязгаарлахгүй зорилгоор хэдийгээр энэ элементийн үхэр хийдэг компани ганцхан байгаа боловч бид нар бол хөхлийн хүчлээч оруулсан байж байгаа. Тэгэхээр энийг барьдаг технологитой компаниуд орж ирнэ. Тэд нар бол нээлттэй аль ч хувилбараар явж болно. Энийгээ бид нар төр засгийн төвшөнд яамтайгаа, салбар яамтайгаа ярилцаад хөхлийн хүчлээ гаргахгүй эсвэл элементийн үхэр гаргахгүй гэдэг сонголттой. Хааштай 11-ийн төсөл явах юм бол хөхлийн хүчлийг гаднаас авах гэдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо би бол өнөөдөр яг энэ бид нар энүүгээр явна гэж ажиглах арай эрт байна. Хөрөнгө оруулах сонирхолтой энэ үйлдвэрийг гүйцэтгэх компанийн одоо гэрээ байгуулахад биднээс энийг тодорхой болгох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бид нар бол элементийн үхрээр явах боломжтой байна. Үхрийн хүчлээр явах боломжтой байна. Хуучин сонголтгүй байсан бол одоо сонголттой болчихно. Энэ дээр би нэг зөвхөн саяны юм дээр одоо яндан захирал илүү нөгөө технологи талаас ярьлаа. Энэ үйлдвэр технологийн парк засайлуулах үйлдвэр гэж яриад байгаа нь одоо яг Эрдэнэт хот тэ Монгол улс бидэнд яг энэ хүний нөөц талаас ямар одоо давуу талыг олгож байгаа юм бэ гэхээр одоо бол түрүү хэлсэн Эрдэнэт үйлдвэр засгийн баяжмлаа хөдрөө гаргалаа, баяжуулсан хөдрөө одоо дэлхийн ер нь 10 гаруй том худалдаа авахчид борлуулж байна. Одоо энэ засайлуулах үйлдвэр маань Эрдэнэт үйлдвэрийн одоо энэ үйлдвэрийн талбайгаас үргэлжлээд 1000 орчим га дээр төлөвлөгдөж байгаа үйлдвэр технологийн парк гэдэг ингээд одоогийн Эрдэнэт үйлдвэрийн талбайгаас бараг 2-3 дахин том юм талбайг үйлдвэр технологийн паркийн газар болгоод бүх дэд бүтцийг татаад одоо бэлтэж байгаа. Энэ дээр энэ засайлуулах үйлдвэр маань ороод ирэхээр одоо нэг 100 орчим га дээр нь засайлуулах үйлдвэр ороод ирэхээр үлдсэн 900 га дээр хинт боломж олдох вэ гэхээр хувийн хвшилт. Тэр нь ямар боломж вэ гэхээр нөгөө засайлуулах үйлдвэрээс гарч байгаа зэсийг турбаа болгож болно. За нөгөө одоо чипнүүдэд ордог энэ жижиг агнуур хийхэд ордог юм пүүдэр нунтаг болгож болно. За тэгээд одоо ингээд зэсээр хийж болох эцсийн бүх бүтээгдэхүүн явна. Тэгэхээр нөгөө $10,000 одоо тооныг нь зарж исэн баяжмал маань энд нэмэн өртгөн шингээд одоо магадгүй өвөр Монголд ч юм уу эсвэл одоо Солонгост Пусааны гангийн үйлдвэр дээр хийгдэж байгаа тэр процессыг бүгдээрээ Монгол дотроо хийгдэн. Тэгэхээр энд дахиад одоо Эрдэнэт үйлдвэрийн дайны том тэгтээ олон хувийн хвшлүүдээс бүрдсэн ийм цогцлбор бүрдэн. Тэгээ энэ нь өөрөө одоо Эрдэнэт үйлдвэрийн одоо 20 дугаар зуунд үйлдвэр болсон бол 21 дугаар зуунд эцсийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг ийм одоо өв өөрөө үлдэх ач холбогдолтой. Тэгэхээр бид нар нөгөө гадаадад очиж одоо цалинтай ажил хийгээд байгаа хүмүүс маань эндээ яг энэ үйлдвэрт одоо дараагийн үеийн чиглэлээр ажиллах боломжтой. Энэ гэхдээ тодорхой хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн хэсэг байна. Дийлэнх хэсэг нь өөрөө хувийн хвшлийн компаниуд. Тэр дундаа одоо шилбэл Эрдэнэт үйлдвэрээс одоо Солонгосын Тэйхан гэдэг корпорац баяжмал авч байна тий. Тэгээ тэр баяжмал авж байгаа компани маань цаашаа явсаар хагаад ингээд үзэхээр одоо Samsung-ийн гар утсанд одоо бидний гар утсанд л Эрдэнэтийн зэс ямар нэг хэмжээгээр агуулгадж шít. Гэхдээ ихэнх хэсэг нь юунд явж штэ. Одоо Солонгост хийгдэж байгаа, Хятад хийгдэж байгаа энэ одоо боловсруулалт өөрөө дотоодод хийгдэхээр тэр нэмэн өртгөл авч үлдэнэ гэдэг ийм агуулгаар л өндөр ач холбогдолтой. Одоо яг жишээл Эрдэнэтийнхний хувьд бол хүлээлт нь өөрөө илүү энэ талдаа бас. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр бол ингээд сайлуулах үйлдвэр барьсан ч гэсэн Эрдэнэт үйлдвэр нөгөө улсад төлдөг татварын хэмжээ мэн ингээд төлөөл яваад байна шүү дээ. Бид нар бол өнөөдөр хүдрийг одоо олборлоод баяжуулаад баяжмал болгоод Эрдэнэт үйлдвэр зарж байна. Эрдэнэт үйлдвэр улсад төлдөг татвар төлөгч хэвээрээ байж л байна. Энд 7000 хүн ажиллаа хийгээд байж л байна гэсэн. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр дахиад татвар төлөгч үйлдвэрүүдийг төрүүлэх гэдэг юм шүү дээ. Татварын суурь төлнө гэж нэг ойлголт байдгийг. Ганц байгаа Эрдэнэт үйлдвэрээсээ ингээд одоо ингээд хасах илүү. Гэтэл дахиад хайлуулах үйлдвэр гарч ирээ тэр дахиад татвар төлнө. Тэр дахиад татвар төлнө. Дараагийн нөгөө бидний хоёр тезүү дахиад хийчихэд байна шүү дээ Эрдэнэт үйлдвэр. Манай Эрдэнэт үйлдвэрийн энэ үйлдвэр технологийн парк эднээс ч ингээд дараагийн юмудаа ингээд хараад хийгээд байна. Тэгэхээр зис утас одоо кабелийн үйлдвэр дахиад тэр чинь татвар төлөгч бий болно. Дахиад тэр нь одоо хувийнх байх уу, төрийнх байх уу тэр ердөөс юм биш. Энэ үйлдвэр технологийн парк Эрдэнэт үйлдвэрийнх дангаараа биш. Энэ Монгол улсын үйлдвэр технологийн парк байхгүй. Тэгэхээр энэ ч бол хувийн хвшлүүд бид нар ийм юм барья. Бид нар одоо жишээ нь зис одоо турбаа барья. Энэ зис турбаагаараа бид нар өнөөдөр бол энэ
орон сууцнуудын энэ дотоод санхүүг бол сантехникийг ийм төстөр багаараа хийя гэдэг. Америкт өнөөдөр яг тийм бодлого явагдаж байгаа. Энэ бол эрүүл мэндэд сайн байдаг. Олон жилийн ашиглалтай байдаг ч гэдэг юм уу. Аль нэг компани дахиад юм хийгээд бид нар ийм имийг энэ зис хайлуулах үйлдвэр барих энэ дид бүтцийг барина гэдэг чинь асар өндөр хөрөнгө оруулалт хувийн шил энийг дийлэхгүй нэг дангаараа. Тэгэхээр төр өнөөдөр энэ ингээд задлж өгч байгаа гэсэн үг. Төр өнөөдөр энэ үйлдвэр технологийн паркд дид бүтцэд нь 68 сая долларыг хэдэн үйлдвэр гаргаад 68 сая орчим долларыг гаргаад энийг бариад хайлуулах үйлдвэр гэдэг асар өндөр хөрөнгө оруулалттай энэ юм хийгээд катодын зэсийн үйлдвэрлэлээ өгчгөр катодын зэсээс нь хийж болох бүхэл зүйлийг энэ үйлдвэр технологийн парк дотор олон аж ахуйн нэгж дандаа татвар төлөгчд бий болно. Татварын суурь хэлнэ л гэж одоо ойлгож байна. Харин ийм том боломжийг бий болгохгүй Эрдэнэ төлбөрийнхаа мөнгийг аваад халамжинд тараагаад идчихэд байдаг байсан юм биш үү гэсэн л хардлага дүгнэлттэй л үлдчихээн л да их барьж хийж болохгүй байна. Яалаа шүү дээ. Тэгэж хийж болохгүй байна тийм. Дараа гэрийг тавьчих уу? Болов. Буцаагаад байранд нь тавиарай. Аваа явчихваа. За дараагийн асуултыг улаанхүү дарга тавихад та бас яг энэ Эрдэнэ төлбөрт өмнө ажиллаж байсан энэ чиглэлийн мэрэгчлээ хүн. Тэгээ нэг хоржоонтой ч юм шиг монголчууд биднийг зэс хайлуулах үйлдвэртэй болох талаар 37 жил ярих хугацаанд Эрдэнэ төлбөрийн хаягдал овоолго дээр ажилдаг ачид тэгт зэс эрдэнэ компаниуд ингээд одоо бидний зорж байгаа катодын зэсийг гаргадаг ийм үйлдвэртэй болцсон байна л да. Хувийн хэвшлүүд ингээд ийм богино хугацаанд хийчихэж байхад биднэрт бол боломж байгаа юм шүү. За аж үйлдвэрчлэлтийн үндэсний хороо маань өөрөө төрийн өмчит, орон нутгийн өмчит, хувийн өмчит бүх одоо үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг Монгол улсад явж байгаа. Монгол улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, ажлуудыг багасгах гэх тийм үү? Орлыг багасгах гэдэг экспорт хийх, импортыг орлох. За тэрний 3 үйлдвэр нь бол ачид тэгт Эрдэнэ хувь Эрдэнэ компани гэдэг 3 үйлдвэр байгаа. Тэрийг дөрөв янзан захирал ярьсан Гидро буюу Перо гэдэг ийм 2 арга бие уусган баяжуулах гэдэг аргаар ярьж байгаа. Зис хайлах үйлдвэр, хайлах үйлдвэр. Нөгөөх нь уусган баяжуулах үйлдвэр гэдэг 2 үйлдвэр байгаа байхгүй юу? Тэр Эрдэнэ Эрдэнэ ачдагт 3 бол уусган баяжуулах. Хөхрийн хүчлэр бактеритай хөхрийн хүчлэр нөгөө эсэлцэн хөдөр буюу балансын бус хөдөр агуулга багтаа хөдрийг хөхрийн бактеритай хөхрийн хүчлэр зэсийг уусгаж аваад зэсээ уусгаад ороод ирсэн хөхрийн хүчлэлээ ийм электролизийн арга гэдэг ингээд катод анод гэдэг ийм 2 цахилгаанаар ингээд ялгаад авчдаг л. Тэгээд катод дээр анод дээр зэсний надад ингээд гарч ирдэг одоо 1 метрийн урт өргөнтэй хавтгаа зэс гараад энийг ингээд гаргаад авчиж байгаа ийм технологи уусган баяжуулах тэгээд электролиз аргатай. Энийг катодын зэс гэж ингээд нэрлээд одоо сая та асуухта хувийн хвшлийнх нь ингээд хурдхан хийчихэд хахад төрийн өмчит гэдэг юм яагаад удагдсан бэ гэхээр тэр бол технологи нь одоо зардал нь маш бага технологи нь ийм айгүй энгийн технологи байхгүй. Тэр хөдөр нь өөрөө Эрдэнэ үйлдвэрийн ашигласан хөдөр биш, ашиглаагүй эсэлтэн хөдөр гэж ярьдаг, балансын бус гэж ярьдаг агуулга багтаа хөдөр байхгүй юу? Зарим хүмүүс Эрдэнэ үйлдвэрийн хаягдлыг ашиглаад гэж ингэж андах. Эрдэнэ үйлдвэрийн хаягдал гэдэг чинь өөрөө Эрдэнэ үйлдвэр хөвөлөн баяжуулах технологиороо хөдрөө баяжуулаад 80% агуулгатай баяжмал гараад үлдсэн хаягдал гэдэг хаягдлын аж ахуй гэдэг ингээд 45 жил тий гүйцэтгэн тэрийг хаягдал гэдэг болохоос тэр атвалыг хаягдал гэдэг юм аа. Тэгээ энийг бас манайхан тэр хаягдлыг ашиглаад гэдгээ ялгаж салгаж ойлгоно. Тэр бол технологи нь амархан уусган баяжуулах юм атвал дээрээс уусгаж байгаа. Манай зисайлх үйлдвэр гэдэг нь шал өндөр зардалтай өөр технологитой тэр баяжмал Эрдэнэ төлбөрөөс гарсан түрүүн яндан захирлын 560 мянган тонн баяжмалаа хайлна. Перо металлургийн арга. Ингэж ялгаж салгаж ойлгох. Тэгэхээр тэр маш их өөр технологитой, маш их өндөр зардалтай, маш их юу шаардсан ийм технологи байхгүй тийм. За ойлголоо. Мөхсөрн нэмээд хэлчих санийхтай тий. Саяны хэл дээр бас нэмээд хэлмээр байна л да. Тэгэхээр одоо Эрдэнэ төлбөрийг ингээд ангаагаа сууж хахад нөгөөдөл нь барьчлаа гэж ингэж юм биш юм байгаа шүү. Ягаад гэхээр бол энэ уусган баяжуулах технологи үүдэрч Эрдэнэ төлбөр барьсан гэж ойлгож болно. Ягаад тэгэхээр өнөөдөр одоо тэр ач тэгт бол шинэ хаягдлыг
өндөр технологи оруулж ирээд ашигласан гэж яриад би тухайн үед бол бас сайд байхдаа энэ дээр бас тайлбар хийж ирсэн. Нэгдүгээр сая бас улаан хүн инженер хэллээ. За хамгийн гол нь бол энэ тэрнээс чинь 95 94 оноос эхэлж энэ Эрдмийн гэдэг үйлдвэр чинь Монголд хамгийн анхны уусган байж болох технологи үйлдвэр байсан. Энэ бүх технологи нь Эрдэнэт үйлдвэр Америктэй хамтарч хийсэн юм. Зөвлөлт толгойд улс тэр үед манай Эрдэнэт үйлдвэрийн одоо 40% эзэмшдэг байлаа шүү дээ. Зөвлөлт толгойд улс тийм ээ. Одоо тэр үед одоо Оросын холбооны улс үлдэн болсон байсан. Тэнд ийм үйлдвэр нэгч байгаагүй. Нэгч байгаагүй. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэр Америктэй хамтарч анхны технологиг бол 95 онд барьж эхэлсэн. 97 онд ашиглалтанд орсон шүү дээ. Энэ бүх судалгааны ажлын үр дүнд Эрдмийн хүчин чадлыг 150 мянган тонн хийгдэх тэз үрт хийжсэн. Марубени гэдэг одоо Японы компанитай хамтраад зээл аваад тэгэхээр өнөөдөр бол энэ ачтгт зэс эрдний хувийн хийх энэ бүх овоолгоч бүгдээрээ Эрдмийн компанид лицензэнд байсан. Эрдмийн компанид байсан шүү. Энэ тэгээд сүүлд нь одоо Эрдмийн компани хэдэн хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг? 25% эзэмшдэг тий. Тэгэхээр энэ уусган байж болох чинь Эрдэнэт үйлдвэр анх хийсэн. А энэний яг юм жишгээр дараагийнх нь үйлдвэр ачтыг дараагийнх нь зэс эрдний хөвгөд баригдсан. Тэгээд эдгээр маань болохоор бол Эрдэнэт үйлдвэр том зорилго харж том үйлдвэрээ хайлуулах үйлдвэрээ харж явхад бол эдгээр зүйлийг бол нэг тийм тоохгүй л ингээд за энэ бол яг хөө ингээд хувийн хвшил явж байг бид нар том юм барья гэсэн зорилгоор ингээд гол судалгааны шинжилгээний ажил явж исэн. А ингээд харин энэ хувийн хвшлийн үйлдвэрүүд маань бид нар 34% Эрдэнэт үйлдвэр та нар энэ бүх юмыг эхлүүлсэн та нар бүх ноу хав технологи бүх юм Эрдэнэт үйлдвэрт байдаг. Тийм ээ. Чи гадаадын л одоо технологи шүү дээ. Эрдэнэт үйлдвэр анх оруулж ирэхдээ хүртэл бид нар бол өнөөдөр Монголд бол ингэ гэсэн юм явж ирсэн. А тэгээд 34% үн төлбөргөө өгнө гэж байгаад энэ мэдмээс үлд нь мөрдсөн болохоос шүү. Уг нь бол эн чинь Эрдэнэт үйлдвэр 34% авчаал тэгээд энээсээ бол тэр хамгийн гол зорилго нь бол одоо тэр том хайлуулах үйлдвэр тий. Энэ бол анх Эрдэнэт үйлдвэр баригдах 73 онд одоо тэр харагдж байгаа гэдэг хэлцээрүүд ингэж эхэлж явах үед л хүртэл Эрдэнэт үйлдвэр бол ГОК биш ГМК байна. Горно металлургический комбинат байх ёстой юм шүү гэдэг зүйлийг бол одоо өнөөдөр амьд байгаа зарим буурлууд маань хүртэл ярьж авч ирсэн. Эрдэнэт үйлдвэр бол зэс хайлуулах үйлдвэртэй байх хэрэгтэй байсан. А тэгээд хамгийн анхны Монгол захирал Отхон Билэг одоо шууд одоо 87 онд анхны судалгааг эхлүүлсэн. Тэгээ ингээд эргээд харж байхад бүхэл ерөнхий захирал одоо миний өмнөх 6 захирал бол алхам болмоор энэ ажлыг урагшлуулж ирсэн байдгийн шүү. Энэ бол энд маш үргэлж Эрдэнэт үйлдвэрийн бол анхаарлын төвд байдаг байсан. Харамсалтай нь одоо бид түрүү хэлсэн энэ давхар зайлшгүй юм төр засгийн шийдвэр явж ийж нэгдсэн шийдвэрт хүрж иж энэ үйлдвэр баригдах ёстой байгаас биш. Түүнээс дангаараа Эрдэнэт үйлдвэр барих явчих болдоггүй. Тийм учраас бол дандаа тэр шатан дээрээ л асуудал маань гацдаг байсан. Тэрэн дээр харилцан ойлголцолт хүрдэггүй байсан. Нааш цаашаа одоо нөгөө байршлыг хүртэл хичнээн удаа ширвдээ тийм ээ. Нэг борон дөр гайл, нэг дараа нь хамбогдгол ингээд. Тэгээ энэ бүгд нь эцэслээ шийдэгдээд энэ хамтарсан засгийн үед бол энэ бол асуудал ингээд явах боломж бүрдсэн байна л гэж одоо түрүү хэлж байна. Хүлээлттэй байгаа асуулталтай. Яг одоогийн засгийн газар дээр ч гэсэн яригдж байгаа. Энэ компаниудын 34%-ийг төр авах ёстой гэдэг. Ингээд түүний нэг жишээ бол Ачит ихт компани. Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг хэлж байгаа энэ Ачит их компани жилийн 20-оос 30 сая долларын цэвэр ашигтайгаар ажиллаад байна. Эрдэнэт үйлдвэр андуураад баяжимлаа өгөөд байдгийн биш үсттэй. Энэ хяналтыг яаж тавьдаг вэ? За ойлголтын зөрөө яваад байна л да. За ямар ч гэсэн Монгол Улсын засгийн газар сая бол 34%-ийнхаа хилцлүүдийг эхлүүлэе гэдгээ бол зарласан. За энэ хүрээнд Ачтгт компани бол одоо хилцэлд орё гэдэг бол саналаа хэлж байгаа. Сая Юндан захирал хэллээ. Ер нь бол энэ Ачтгт компани ашиглаж байгаа технологи угаасаа Эрдэнэтээс гаралтай. Овоолго өөрөө Эрдэнэтийн. Тэгэхээр төр бол одоо яг энэ компаниас 34% эзэмших ёстой гэдэг. За тэгээд 34% өнөөдрийг хүртэл өгөөгүй явсан. Өгье гэсэн мөртлөө одоо өгье гэдэг санал тий өгье гэдэг саналаа хилдэг хэрнээ яг авъя гэхээр ингээд ядгүй одоо бол энэ хилцэл дээр бол тогтмол. Тэгэхээр өндөр үнэлээд байдаг юм уу? Тийм. Одоо хөрөнгө оруулалтаа хэд өндөр үнэлдэг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрээс сая хэлж байгаа зүйлүүдэд болохоор үнэлэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо хилцэл явагдана. Энэ ажлын эсгүүд нь байгуулагдаад одоо хилцлүүд эхэлж байгаа гэж ойлгож байна. За нөгөө талаас Ачтгт компани сая хэллээ. Одоо олон нийтийн тунд Эрдэнэт үйлдвэрийн ашиглаад хайцсан хаягдлаас босгоод байгаа юм шиг яриад байгаа байхгүй. Тэгтэл үгүй. Эрдэнэт үйлдвэр олборлохдоо энэ хэсгээ авъя. Энэ бол жоохон
муу хэсэг байна гэж муу гэхээсээ илүү одоо юу гэдгийг дараагийн процессд оруулж болох юм гэдэг эхний тэргүүн ээлжинд оруулах хэсэг бишээ гэд ялгаад овоолцсон оолго руу орж байгаа болохоос Эрдэнэтийн ашиглаад хайцсан оолго руу орж байгаа асуудал биш байхгүй юу. За тэгээд энэ оолгоос мэдээч ашиглаагүй байсан оолгыг ашиглаад явж байгаа юм чинь тэндээс бол ашиг гарах нь тодорхой. Одоо ганцхан технологийн хувьд аль нь илүү үр өгөөчтэй, олон бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ гэдэг технологийн сонголтыг хийчээ тэрний төлөө улс төрийн энэ олон докторгүй байдлаас болж шийдлээ гаргаж чадахгүй явсаар өнөөдөр хүрээд одоо нэгэн бажуулах үйлдвэрийн технологи руу орж байна. Зас боловсруулах. Гэтэл хувийн хвшил маань бол одоо мэдээж цомхон тэр хөрөнгө оруулалт технологи дээр бол хөрөнгө оруулалтаа хийгээ явсан. Тэдэнд бол боломжийг нь бол олгож ирсэн. Гэхдээ шударга тэнцвэртэй явах ёстой л гэдэг. Ганцхан нэг юм хэлэхэд энэ түрүүнээс хойш бид нар энэ бол зөвхөн зис боловсруулах үйлдвэрийн асуудал биш ээ. Энэ бол олон салбарын асуудал байгаа. Өнөөдөр манай химийн технологийн маш баяртай байгаа байхгүй юу. Одоо химийн аж үйлдвэр гэдэг бол бүр унтсан, мэрэгчлэлтэн байхгүй болсон. Энэ байхад одоо манай химийнхэн энэ гангийн үйлдвэр, энэ зэсийн үйлдвэртэй эдгээр нүрснээс одоо хий гаргах нүрсний технологиудын энэ асуудлууд дээр манай химийн аж үйлдвэрийн салбар сэргэх үндсэн бүрдчихэд байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө маш олон манай аж үйлдвэрийн салбарын сэргэлтэй гэж бол бодож болно. Ачтэгт 14 удаа бид санал өгсөн гэд яриад байлээ л дээ. Овоосхойгоо холбол шазгаанаас суух гэдэг шиг тэгж хэлээд байгаа учраас би тайлбар хэлье. Намайг ажил авснаас хойш бол 5 удаа 34% өгье гэсэн захиа ирсэн байдгийг. Тэр 5 удаа нь болохоор өнгөрсөн 2024 оны 4 сарын 24-ны засгийн газрын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэрийн холбогдох арга хэмжээ авсны дараа 5 захиа ирсэн байдаг. Яг л нэг янзынхаа ямиг 5 удаа бид нар ингэнэгээд. Өмнө ирсэн 34% ав гэсэн захианууд бол Эрдэнэт үйлдвэр биелүүлэх боломжгүй нөхцлүүдийг давхар тавьдгийг. Бид нар 34% өгье. Гэхдээ танаас 2 дугаар авуулга дээр нэмж хөдөр болгох. Дахиад нэмж хөдөр өг. Бид нар 34%-ийг өгье. Та нар нэмээд 8А 12 дугаар авуулгыг бидэнд өг. Бид нар 34%-ийг өгье. Та нар өнгөрсөн хугацааны ногдол ашгийг битгий нэх. Тэгвэл 34%-ийг авч гэдэг юм уу? Ингээд дандаа ийм нөхцлүүд тавьдаг байсан учраас Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал бол эрх мэдлийн хязгаартай байдаг. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал бол өнөөдөр бол одоо тодорхой баталж өгсөн төсөв юм дотор одоо шийддгээс биш их хэмжээний хилцэл гэдэг зүйл рүү ороо явцдаг энэ бүгд чинь. Яагаад гэвэл овоолго гэдэг өөрөө өртөг өндөртэй байдаг. За энийг бас би хэлхийг хүсэж байгаа. Түүнээс одоо 34 ав гэдэг ахтан л Эрдэнэт үйлдвэр авахгүй байсан тий. Яндаа ер нь энэ ямар очиртай энийг авахгүй байгаа цаагаараа ямар очиртай ингэдэг ч юм одоо бас хүмүүст төрж магадгүй. Эрдэнэт үйлдвэр л 34%-ийг авна гэдгийг бод би ажил авснаас хойш энэ 3 хувийн хвшлийн компанид гурвууланд нь дуудаж энийгээ мэдэгдсэн хэлсэн заримтай нь бол нэлээд чинь Эрдэнийн компанитай бол нэлээд ойлголцоод 25% 34% болгоё гэдээ явж байгаа тийм газар байна. За зэс Эрдэнэ хувь бол одоо жишээ нь бид нар бол энэ одоо гадаадын өндөр зээл авчихсан засгийн шийдвэр ямар гарна одоо 34% байдаг юм уу тэр биднээс яг өнөөдрийн хувьд туршилт авсан хөдөр болон одоо авч байгаа хөдрийг яг тэр нөхцөлтөнд харуулад бид нар төлбөрөө төлнө гэдгсэн учраас бид нар бас хөдрийг жигнээд видео камертай бичлэгээр одоо бүх пүүлээд хөдрүүдээ ингээд гадагшаа өгж байгаа. Өөрөө дөрөв хэллээ шүү дээ. Баяжмал тийшээ явах ямар ч боломж байдаггүй маа. Манайд ч одоо ингээд бүх юм цахин болчихсон. Өнөөдөр манайд энэ Петрам гэдэг одоо жишээ нь хүн бас надаас асууж байсан юм л да. Би бас өнөөдөр энэ телевиз үзэж байгаа хүмүүст хэлэхэд бол Эрдэнэт үйлдвэрийн машинд одоо хүн даацын өрөө болгоч машинд ачиж байгаа хөдөр болгон чинь GPS хяналтанд ор хаашаа явж байгаа юм бэ? Энэ дотор хөдөр ачигдсан уу? Хөрс ачигдсан уу гэдгийг чинь бид нар хянах бүрэн боломжтой. Бүгдээрээ ийм чиптэй одоо GPS-ээр өнөөдөр энэ ийшээ явлаа, энэ ийшээ явлаа. Бүх юм нь хянагдчихэйдэг. Тэгэхээр тийшээ даже хөдөрч явах боломж авахгүй, баяжмал бол явах бүр боломж авахгүй. Баяжмал бол фабрикаас гарч байгаа тийм ээ. Энийг бас хэлхийг хүсэж байна. За өөр нэг зүйл бол энэ хэрвээ хаягдл байсан бол энийг чинь ингээд хөрстэйгээ хамт хойлол хай чинь. Яагаад гэвэл анзаарах юм бол уулын инженерүүд энийг маш сайн мэднэ. Энийг би бас дахиж хэлхийг хүсэж байна. Тэр юу вэ гэвэл хөрс бол өнөөдөр хэмжээгээр гардаг учраас бол голцоо зардал багтаа ойрхон тээвэрлээд асгадаг тийм ээ. Уурхайн хилийнхээ гадна аргал асгадаг. Гэтэл энэ өсөлтсөн өдөр гэдэг байгаа эдний овоолгууд маань дандаа тусдаа хөрснөөс холд зайтай тусад нь ингээд болгоцсон байдаг. Тэгэхээр монголчууд өвлийн үдшиг хийгээд одоо нэг хэсэг махыг болцлоод балкон дээр хатаад нэг хэсэг махаа ингээд хөлдөөгчөндөө хөрөөдөд хийдэгтэй адилхан. Энэ бол
боцлоо тавьчихсан ч гэдэг юм уу. Эрдэнэ төвлөр дараа ашиглана гэдээ тусдаа тавьчихсан үүсэлсэн нөөц байхгүй юу? Үүсэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Аягдл бол биш. Тэгэхээр энийгээ бол бид нар тусад нь илүү хөрснөөс илүү зардал гаргаж тээвэрлээд тусад нь цомхон ингээд оволцсон байж байгаа. Дараа ашиглах зорилттойгоор ингээд үлдээсэн. За Амрбатаргаас хугацаа асуумаар байна. Одоо монголчууд бид ийм мөрөөдлийн юм яриад 37 жил болсон байна шүү дээ. Тэгэхээр одоо дараагийн шатны тэр зэсайлуулах үйлдвэрээс гарсан бүтээгт одоо түүхий дээр дараагийн шатны зэс турба, магадгүй тэр зэс чип хүртлээ үйлдвэрлэх үйлдвэрүүд хизээ яг ашиглалтанд орох юм бэ? За энэ одоо эхлэх цэгээсээ ашиглалтанд орох цэг хүртэлх хугацаа бол тухайн үйлдвэр, тухайн зохицолбортой холбоотой техник эдийн засгийн үндэслэлд бол маш тодорхой туссан ийм одоо ажил байдаг. Яг энэ 14 төслөөс зэсайлуулах үйлдвэрийн төсөл маань, дэс боловсруулах энэ одоо зохицолборын төслийн маань бол бас нэг том онцлог бол өөрөө одоо яг цаасан дээрх тооцооллын бүх ажлууд нь хийгдсэн гэдэг түрүүн одоо бүх оролцогчид маань хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ингээд яг гэрээ зурагдаад тэгээд ажил эхэлсэн тохиолдолд үндсэндээ нэг одоо 30-36 сарын хугацаанд бол орж дуусах ийм одоо техник эдийн засгийн үндэслэлтэй төсөл юм байна л. Тэгэхээр одоо бид нар хаана явж гинэ вэ гэхээр засгийн газрын тогтоол 2024 оны 11-р сард гараад хинээр бариулах уу, яаж ажиллах уу гэдгээ тендер зарлаа гэдэг ийм одоо чиглэл засгийн тогтоолын хувьд гаргацсан. Одоо Эрдэнэ төлөвлөлтөөр дээр тендерийн маань бичиг баримтанд босруулагдаж байна. За ингээд энэ тендерийг за одоо энэ 25 онд багтаад зарлалаа гэж үзэхэд 25 онд багтаад бүх гэрээ контракт хийгдэх юм бол тэндээс цаашаага одоо 30-36 сарын хугацаанд орох боломжтой. Гэхдээ энэ дунд нэг хоёр одоо их санаа зовоодог хугацаа байдаг бүх төсөл дээр. Тэр нэгдүгээрт нь тендерийн маргаан. За Монголд бол маш нийтлэг. Би авахгүй бол чи авахгүй гэдэг нэг юм одоо зарчимтай. За энэний одоо хамгийн тод жишээ бол энэ 5 толгой цахилгаан станцын төсөл тендерээ баг 3-4 зарлаад одоо хүртэл ерөөсө шүүхийн шатанд хоёр газар шалгарлаа өөр нэг газар нэг шалгарлаа нөгөөх нь очиж гомдол өглөө шүүхтэр очлоо тэгээд ингээд 2-3 жил эргэждэг. За ийм болох юм бол бид нар дахиад энэ төсөл дахиад 2-3-4 жилээр хоошлох нэгдүгээр эрсдэл байна. За хоёрдугаар эрсдэл нь одоо энэ төсөлтэй холбоотой тодорхой компани шалгарлаа гэхэд Эрдэнэ төлөвлөр бол түрүү нөгөө өөрөө их тийм тодорхой техниктэй холбоотой тодорхой саналтай байсан. Тэр санал бол дэмжигдээгүй ингээд нээлттэй тендер зарлж байна гэдэг санаагаа бол хэлсэн. Хэрвээ чадах бүхий компани шалгарахгүй бол нөгөө компани одоо нөгөө техник эдийн засгийн үндэслэлтэд дурдгдсан яг одоо эн чинь наривчсан график хугацаа гарахаар тэрнийг гүйцэхгүй ингээд хойшлоод нэг юм дуустдаггүй төсөл болох бас эрсдэлтэй. Тэгэхээр энэ хоёр хугацаа бол одоо хамгийн санаа зовоож байгаа хоёр хугацаа. Одоо яаж энэ хоёр хугацааг ямар нэгэн алдаагүйгээр хийх вэ гэдэг бол энэ төслийн одоо чок point гэж хэлдэг. Тэ хамгийн одоо багалзуур цэг нь бол энэ хоёр болох эрсдэлтэй учраас одоо энийг л давж чадвал үндсэндээ тендерээ зарлаад ажиллаа эхэлчихвэл 30-36 сарын дотор бол орох боломжтой юм л юм. Бас жоохон зөв нэмэд хэлчихье. Тэгэхээр бид өнөөдөр бол түрүүн 9 сард энэ нэг хөөсөртэй бодлоо авалтар технологио сонгоо явсан бол бид нар энэ үйлдвэр бүтээн байгуулалт ажлууд эхэлчих боломжтой байлаа. Гэтэ бас нөгөө талаас нэг нээлттэй зарлал гэдэг ийм шийдвэр орсон учраас бол саяны болгоомжлол нэг байна. Гэтэ бид нар техникийн даалгавраа боловсруулад Эрдэнэ төлөвлөр бол техникийн даалгавраа тодорхой болгоод боловсруулад саналаа авахар бид аж үйлдвэр эрс байлгийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, за Эрдэнэс Монгол компани руугаа дээрээс нь сангийн яам руу төрийн худалдаа авах ажиллагаа тэнд явагддаг. Дээрээс нь төрийн худалдаа авах ажиллагааны газар буюу агент руу бас ингээд саналууд явуулсан. Манай энэ дээр бас өрсөлдөөнийг хязгаарсан заалтууд байна уугүй юу? За ингээд зарлахад болж байна уугүй юу гэдэг юм ингээд ийм талаас аж үйлдвэрийн яамд болохоор бид нар илүү одоо технологи тал руу надад анхаарсан тийм санал өгөөч ээ. Энэ дээр магадгүй зарим зүйл. За эдийн засгийн хөгжлийн яам руу бол эдийн засгийн хөгжлийн яам бол бас бүх том төсөл мега төсөлбөрүүд бол тодорхой хэмжээнд энэ явж байгаа. Тэгээд бас хөрөнгө оруулалт талаас нь бас энэ дээр яах ёстой вэ гэдэг талууд дээр бид нар ингээд бүгдлийнхаа саналыг аваад ингээд явуулсан. Энэ саналууд ирэх юм бол бид нар нэгдүгээр үйлдвэрлэлд тендерээр зарлчихна. За нэгдүгээр үйлдвэрлэлд тендерээр зарлчлаа гэхэд биднээс бол нэг энэ дээр биднээс 45 хоног юм уу. За одоо 2 сарын хугацаатаагаар материал авна. Тэгэхээр бид нар нэгдүгээр хагас жилдээ бол ямар ч гэсэн бол энэ тендерийн гүйцэтгэгч бол тодруулна гэсэн юм зорилготой байж байгаа. Яг л саяны асуудлаар л ийм
гомдол гараад. Гэхдээ бол энэ ч бол дуртай хүн энд үйлдвэрийг барьж чаддгүй юм л да. Энэ чинь бол ерөөсөө дэлхийд дээр 120 хэдэн хамгийн сүүлчээр 128 үйлдвэр жилд зарим нэгэн хуучны үйлдвэрүүд нь ашиглалтаас гарахад дахиад шинээр баригдаж байна. Одоо өнгөрсөн бидний одоо энэ хамтарч ажиллая гэжээс энэ компани Казахстанд 2024 оны 6 сарын 3-ны өдөр Казахстаны гадаад хэргийн сайд гэрээ байгуулад нэг үйлдвэр эхлүүлж байна. Шинэ үйлдвэр эхлээд шинэ хуучин үйлдвэр хаагдаад ингээд 120 хэдэн үйлдвэрүүд бол ерөөсөө 5-6 технологиг л ашиглаж байгаа. Тэгээ хүдэр болгон чинь өөр өөрийн шин чанартай. Ер нь бол манай уулуурхаж ярьдаг орд болгон уникальны гэж ярьдаг. Юник тийм ээ. Ягаад гэвэл тэр хизээч ханч давтагддаг. Тэгэхээр тэр хүдэр тарах манай төслийн онцлог бол хөрөнгө оруулагчид маш их сайн юм нь юу вэ гэвэл Эрдэнэт үйлдвэр бид яг өнөөдөр өнгөрсөн 7 хоногт бол Эрдэнэт үйлдвэрийнхаа шинжилсэн одоо би 55 жилээр Эрдэнэт үйлдвэр дахиад ажиллах буюу Эрдэнэт үйлдвэр бол 100 жил ажилласан үйлдвэрүүд тоонд орох боломж нь бий болчихж байгаа. Одоо дэлхийд дээр цөөхөн хэдэн үйлдвэрүүд байдаг л да. Одоо Чилийн голцоо ордууд бол Андын нуруу дагсан томоохон ордууд 100 жил ашиглаж байгаа. Одоо El Teniente гэж байж ах жишээ, Juki Kamata, Scandida гэх том үйлдвэрүүд байна. Энэ 100 настай үйлдвэрүүдийн тоонд Эрдэнэт төрх олох боломж нь болчихно. Одоо энэ жил 46 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь 55 жил болгож биднээс нөөцөө нэмэгдүүлж тэзүг одоо ингээд бас ямар байгаа хөрвүүлэх гэж. Дээрээс нь оюутан ор дээр бид нар дахиад нөөц нэмнэ. Тэгэхээр 50 60 жил ажиллах юм хайлуулах үйлдвэр баригдах учраас бол бид нар үйлдвэр барих гүйцэтгэгч компаниудад тодорхой хэмжээний 20% хөрөнгө оруулах өөрөөсөө хувь эзэмших тийм нөхцөлийг санал болгож байгаа. Хүн өөрийнхөө амьдрах орон сууцнд маш сайн чанарын эко, обой, хулдаас хэрэглэнэ. Тэрүүнтэй адилхан хөрөнгө оруулалтаас өгөөж хүртэх хүсрэлтэй компанид энийг барих юм бол сайн тоногдох хөрөмж, сайн материалаар барина. Ийм болгоё. Монголчууд хэзээ ч ийм үйлдвэр барьж байгаагүй. Бид нар бол энэ төр зөвхөн захиалагчийн хяналтыг тавина. Захиалагчийн хяналт тавихтаа ч гэсэн манай инженерүүд дээрэс нь биднээс хөндлөнгийн магадгүй одоо 3 дахь Оросын холбооны улс ч гэдэг юм уу эсвэл одоо 3 цагаас хас юм давхар хяналт тавилаа гэж төлөвлөж байгаа. Ягаад гэвэл бид нар монголчууд хизээч ийм үйлдвэр барьж байгаагүй. Тэгэхээр бол энэ үйлдвэр маань сая одоо Амрот дарга хэллээ 30-аас 36 сарын хугацаанд. Жишээ нь биднээс эхний хагас жилд энэ гэрээгээ байгуулчих юм бол 28 оны эхний хагас жилд энэ үйлдвэр маань ашиглалтанд орно гэж биднээс шахна. Бид нар бол шахаа явчихна л да. Энэ нь бол ягаад гэвэл одоо энэ дээр бол биднээс ер нь бүрэн өөрөөсөө ийм ажил хийдэг туршлагатай. Манайх одоо ч том төслүүд маань дээр явж байна. Тэгэхээр энэ дээр хийх төчөд биднээс шахаад тэгээд одоо project management талаас нь биднээс хяналт тавиа явчихна. Ер нь эн чинь том project болгон дээр юу чухал байдаг вэ гэвэл нэгдүгээр хугацаанд авах хэрэгтэй буюу 36 сард. Энэ нэг номерынх нь асуудал байдаг. Хоёрдугаарт батлагдсан төсөвтэй багтах хэрэгтэй. Энэ хоёр дахь маш чухал юм байдаг. За Монгол сүүлийн үед хамгийн хэрэгжих байгаа юм бол тэр төсөл хүлээгдсэн үр ашиг нь гарахгүй болоод идэг. Энэ гурван юм байх юм бол төсөл амжилттай хэрэгжсэн гэж үздэг. Тэгэхээр бид нар бол энэ хяналтаа Эрдэнэт үйлдвэр project management-ийн сургалтаа бид нар аваад эхэлсэн байна. Манайхаас өмнө явж ирсэн улсууд байна. Одоо энэ үйлдвэрт ажиллах 50 ширхэг инженерүүдийг бид нар бэлтгээд Оросын холбооны улсын Уралын федеральны университетэд металлурги инженерүүдийг бэлтгээд эхэлсэн. Эхний 20 хүнээ бид нар гаргаад өгсөн. Одоо эрх хавраас дөрвчээсээ төгсөж ирнэ. Энэ үйлдвэр дээр ажиллах инженерүүдэд бид нар чи бэлтгээд эхэлсэн байхгүй юу? Бүх юмыг Эрдэнэт үйлдвэр ингээд төлөвлөгөөтэй хийгээ явж байгаа. Үе шаттайгаар за энэ ажиллах инженерүүд нь энд байна. Тим юм чиглэлээр инженерүүд дотроосоо чи юм чиглэлээр нь илүү магистрт сур мэрэгш гээд. Яндан захирлын сайн ярьж байгаа бол яг өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хууль эрх зүйн хүрээнд ярьж байгаа. Тэгэхэд манай худалдаа авах ажиллагааны хууль ерөөсөө яг ийм нарийн технологийн юмд зориулагдаагүй, ийм мега төслүүдэд зориулагдаагүй учраас өнөөдөр энэ проблемтод нүүр тулчаад байгаа байхгүй. Одоо тэгээд энэ 14 мега Улаанбаатар хотын 24 мегаг зарлаа тэрэнгүүд мега төслүүд гэдэг чинь яаж эхэлдэг юм бэ гэдэг зовлонтой одоо ингээд яг бүгдээр нүүр тулаад эхэлсэн. Тийм учраас одоо худалдан авах ажиллагааны хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэд ажиллаж байгаа. Одоо энэ хаврын чуулганд бол их хурлд өргөн байрна. Тэгхийн бол бид нар мега төсөл зориулсан энэ нэг их усрын худалдан авалтын процесс бол одоо хөдөлж эхлэх бахаа гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол одоо болоогүй процесс учраас яг өнөөдөр бид хэд энд суугаад амлах боломжгүй. Тэгэхээр энэ эхний үйлрэлт буюу 24 оны 6 сар гэхэд хууль маань батлагдвал одоо тэргээр явах боломж бас нээлттэй байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар сая хэлж байна. Том мега төслүүдийг бид нэр ерөөсөө ингэж эхлүүлж исэн туршлага бас цөөхөн шүү дээ, тий.
сая газрын цусны боловсруулах үйлдвэрийг бид нэр ингээд эхлүүлэхэд сая хэлж байгаа төсөвтөө багтах ёстой гэтэл төсөвтөө багтсангүй. Багтаагүй дахин зээлийн сая ингээд зөндөө боллоо. Гэтэл энэ тэр чинь яагаад гэхээр анх энэтхэгийн 1 сая долларын 1 тэрбум долларын зээлийг ашиглана гэл ингээд зориулсан. Тез үг нь хийгээд ирсэн чинь 1.2 болсон. Тендерийн зарласан чинь ингээ 1.6 болчихж байгаа байхгүй юу? Тэгтэл энэ засайлуулах үйлдвэрийн бизнес боловсруулах үйлдвэрийн маань тез үг нь хийгдсэн тий хөрөнгө оруулалт ингээ зарлахтад төсөвтөө багтаад ороод ирэх учраас энд бол тийм проблем үүсэхгүй. Харин одоо захиалагчийн хяналт буюу хяналтын процесс бол бас одоо шинээр эхэлж байгаа мега төслүүд ирэх байгаа. Жишээ нь газрын төсний боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолой гэх тэр урт шугамыг одоо ингээд газар дор болж шүү дээ. Тийм, тэндээс ингээд газарт болж шүү дээ. Тэр хоолойг болох процесс маань одоо зөв явж гэнэ буруу явж гэнэ гэдэг хяналтыг тавих Монголд боловсруулагч байхгүй байна. Тэ гэтэл Эрдэнэ төлтөр маань л хүний нөөц эхнээс нь ингээд бэлдээ явуулсан учраас захиалагчийн хувьд хяналтаа тавих бүх процессыг одоо стандартын дагуу хийх боломжууд бол бүрдсэн гэж ойлгох хэрэгтэй. Шууд тэгвэл үргэлжлүүлээ танаас асуухад одоо тэгвэл үзэгчдэд тоо бас их чухал сонирхол татах байхаа. Одоогийн Эрдэнэ төлтөрийн олж байгаа орлогыг гэх юм хэд дахин өсгөх юм? Сайлуулах тэрийг бол одоо технологийн үед янтан захирал хариулсан зүг баг. Ер нь аливаа уулын үйлдвэрийн онцлог байдгийг. Аливаа уулын үйлдвэрийн онцлог юу байдгийг бол энэ одоо олборж байгаа хөдөр болон чанар бол муудаж идэг тийм ээ. Уурхай гүнзгийрч идэг. Уурхай гүнзгийрнэ гэдэг маань тээвэрлэлтийн зай холдоод өргөл зардал нэмж идэг. Харамсалтай нь Эрдэнэ төлтөр маань анх бол 1974 онд 34 жил ашиглана гэсэн юм тез хийгдчихсэн. Тэгэхээр тэр үед бол одоо Эрдэнэ төлтрийн энэ 34 жил ашиглах нөөцийг аваад цаад нөөц нь бол одоо ашиггүй байна гэж тооцож ирсэн байна шүү дээ. Тэгээ өнөөдөр бол биднээс 46 жил ажиллачаад дахиад 55 жил ярьж байна. Харамсалтай нь юу вэ гэвэл одоо энэ агуулга маань улам л муудаж байгаа. Уурхайн зардал хөдрийн хатуулга нэмэгдэж байна. Хөдрийн агуулга буурч байна. Уурхай улам гүнзгий болж байна. Дээрэс нь одоо манай энэ олон шийдвэрүүдэл одоо цахилгааны зардал гэдэг сүүлийн 2 жилийн хугацаанд маш өндөр нэг удаа 30-40%-аар сая дахиад нэмэгдлээ шүү дээ тийм ээ. Ингээд эдэг. Тэгэхээр энэ бол Эрдэнэ төлтөрийн ашиг орлогыг бол одоо бид нар тодорхой төвшөнд хадгалах гэдэг зүйл хамгийн гол зорилго бол. Энийг нэмэгдүүлнэ гэдэг бол угаасаа эн чинь өөрөө үл уурхай нас гэж юм байдгийг ингээд тэгээ буцаад буурдаг тийм ээ тэрнтэй адилхан. Тэгэхээр бид нар өнөөдөр Эрдэнэ үйлдвэрийн олох ашгийг л хэмжээнд хадгалуулъя гэдэг зүйл маань болохоор энэ тийм зорилгоор ингэсэн. Хоёрдугаар Эрдэнэ үйлдвэрийн агуулга маань цаашдаа тогтмол буураад яваад байна. Ийм тохиолдолд өнөөдөр манай сонгосон технологийн онцлог нь бол Эрдэнэ үйлдвэрээс гарч байгаа баяжмал маань анх олборлож явах үедээ 30% агуулгатай баяжмал гарч ирсэн. Өнөөдөр 22% болцсон. Цаашдаа энэ чинь ингээд 20 болно, 18 болно, 16 болно ингээд буураад явна гэсэн. Гэтэл ийм бага агуулгатай баяжмалыг хайлуулах технологи бас ховор гэтэл яг бидний сонгосон технологи бол 15% агуулгатай баяжмалыг хайлуулах боломжтой. За дээрэс нь болохоор бол энэ би хоёр тезийг харьцуулж хийлээ. Өнөөдөр Эрдэнэ төлтөр бол одоо 2023 онд бол одоо 200 гаруй сая долларын биднес 22 онд бас 200 гаруй сая доллар 2022 онд бол 819 тэрбум өнгөрсөн жил 803 тэрбумын ашигтай ажилласан. За энэ жил бол хүлээж байгаа гүйцэтгэлээр болохоор бол бид бол энэ жил нэг за 600 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар байна. Ийм ашигтай ажил бүх татвараа төлөөд шүү дээ. Бүх татвар хураамжаа төлөө цэвэр ашиг ярьж байгаа. Тэгвэл цаашд бол хайлуулах үйлдвэр баригдахад бол хайлуулах үйлдвэрийн хувьд бол өөрөө өгөөжийн дотоод норм бол тийм өндөр биш байдаг. Ер нь хайлуулах үйлдвэр бол тийм байдаг. Харин Эрдэнэтийн хайлуулах үйлдвэр, оюутлогын хайлуулах үйлдвэр харьцуулахад бол оюутлогын өндөр яагаад учир шалтгаан юу вэ гэвэл оюутлогын хувьд алтны агуулга өндөртэй, мөнгөний агуулга өндөртэй, дагалдах эндээс өндөртэй. Эрдэнэт бол энэ хоёрын агуулга бага. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэртэй яг зэрэг дахиад нэг ийм үйлдвэр баригдана гэдэг нь улсын төсөв төлөх татвар хураамж нь бол баг 2 дахин нэмж байна. Эрдэнэт үйлдвэр татвар хураамжаа төлөөд байж хахад дахиад нэг татвар төлөх нэг аж ахуйн гэж бий болж байна. Тэр дахиад төлнө гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрэг энэ чинь бол нэг манай ашигт маслын тухай хуулинд байдаг заалтар шүү дээ. Хэрвээ баяжмал гаргах юм бол нэг өөр амнаа төлдөг. Бүтээгдэхүүн гаргах юм бол нэг өөр амнаа төлдөг тийм ээ. Өнөөгөө төлөөд явна. За энэ өнөөдөр боловсруулсан тезүүд дээр болохоор бол энэ манай хайлуулах үйлдвэр маань 8.8 жилийн дотор хөрөнгө оруулалтанд өгөх юм байна. 8.8 жил. Тэгээ энэ үйлдвэр маань бол бид 50-60 жил ажиллана гэж төлөвлөж байгаа шүү дээ. За яг энэ тоон дотор байгаа нэг зүйл нь бол энэ хайлуулах үйлдвэр бол 8.8 жил татвараа төлнө. За өгөөжийн дотоод норм бол 8.6% байна гэж. Энэ бол
төслүүдтэй зарим төслүүдтэй харьцуулахад тийм өндөр тоо биш. Ер нь бол 15 маа байхад бол их сайн төсөл гэж ярьдаг. Тэгэхээр 8.6 гэдэг бол их тийм өндөр тоо биш боловч хамгийн гол өөрөө өгөөж нь болохоор бол хариулах үйлдвэрийн хувьд дараагийн шатны өндөр технологийн бүтээгдэхүүн дээр өндөр ашиг олж байгаа. Манайд өнөөдөр одоо дараагийн шатны үйлдвэрүүдэл яаралтай барих юм байна. Тийм баях хэвээр. Би тэг хугацааны хувьд хэлэхэд бол жишээ нь манай хийсэн тээзүүгээр одоо зис судас кабелийн үйлдвэр бол барьж байгуулахад 1 жилийн хугацаа хэрэгтэй. Биднес тээзүү нь одоо яам төрүүлсэн байна шүү дээ. Тээзүү батлагдаа. За манай үйлдвэр технологийн паркын 4 үндсэн бүтээл бүтцийг хийж байгаа. Тэр нь бол цахилгаан хангамж, усан хангамж, автозам, төмөр зам. За түүний бол төмөр зам нь одоо баг дуусч байна. За усан хангамж баг дуусч байна. За автозамын ажил бол нэг 50 60 орчим хувьтай явж байгаа. Цахилгаан хангамжийн наривсан зураг төслийн дөнгөж сайхан магадгүй хийгдээд эрчим хүчний яам дээр дууссан. Бид нар тендерийн зарлага явуулчих. Тендер дээр дахиад яг нөгөө нэг тендерийн хуулийн юм гарч ирээд одоо 2 дахь 3 дахь удаага гомдлогоо явж байна. Өндөр дүнтэй тендер болгон дээр гомдол их гардаг. Тэгээд яг нөгөө зарчмаар бол одоо чи бий биш гэл ингээл гомдоод ордог. Одоо зарим компаниуд бол 2 3-аар орж ирдэг. Тийм ээ. Бүр тийм тендер одоо явах зорилготой тийм ээ. Тийм биш бол аль нэг гомдол ордог ч юм уу. Ийм болцоход явж байна. Тэгэхээр бид нар бол 25 онд бол засгийн газрын хуралдаанаар Эрдэнэ төвлөрт үүрэг даалгавар өгчихсөн. 25 онд дэд бүтцийн ажлаа дуусгаа гэдэг. За бид нар цахилгаан хангамжийн ажлыг одоо эртхэн эхлэх юм бол 25 онд бол арай амжихгүй энэ ажил маань ер нь бол жил гарын хугацаанд хийх ёстой юм. Тэр үетэнд уялдуулаад бид нар бол дараагийн шатны үйлдвэрүүдийг бариад эхэлж болно. Сайлуулах үйлдвэрийг эхлүүлсний дараа бол бид нар дараагийн шатны үйлдвэрүүдээ байж болно. Молибден байжуулах үйлдвэрийг бас барьж болж байгаа. Тэр бас нэг жилийн хугацаанд баригдах ёстой үйлдвэр. Хайлуулах үйлдвэр маань цахилгаан станцтай болно гэсэн үг юм шүү дээ. Цахилгаан станцтай биш. Жишээ захилгааны одоо дэд бүтцэн бий болох юм. Дэд бүтц бий болно гэсэн үг. Манай энэ үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамж нь бол онцлог нь бол нөгөө техникийн хөгжлөө бид бас авчихсан. Тэгэхээр улсын төлөвлөлтөнд орсон гэсэн үг. Эрчим хүчний яам маань энэ үйлдвэр технологийн парк дээр бол ачаал бүгд өгөөд одоо манайх бол яасан гэхээр бол бөөрөлжүүдийн цахилгаан станцд одоо ашиглалтанд ороход бүрэн хүчин чадлаар ажиллахад бол манай цахилгаан хангамжийг ишээ тооцогдсон гэсэн үг. Тэгэхээр бол бөөрөлжүүд маань эхний одоо юун сая одоо 150 мегаватт ашиглалтанд орлоо дараагийнх нь ингээ явна. Үйлдвэр бол биднээс 28 онд ашиглалтанд орно гэхэд цахилгаан хангамжийн хувьд шийдэгч чинь гэж бид нар бол бүрэн харж байгаа. Дээрээс нь бас сүүлийн үеийн нэгийн голын усан цахилгаан станцын асуудал бас ойрхон яригдаа явж байна. Тэгэхээр бол бидний хувьд бол өнөөдөр тээзүүдээр товж байгаа тоонууд бол бүгд одоо чинь өнөөгийн үнцнээр яригддаг. Тэгэхээр бас өнөөдөр яг ингээд өнөөгийн үнцнээр хэлэх юм бол бас их бага юм шиг тоо сонсогдноо. Тэгэхээр би бол аюу тодорхой зүйл хэлэхэд бол яг Эрдэнэ төлдрийн өнөөдрийн энэ өгж байгаа шиг дахиад нэг юм том үйлдвэр хажууд нь бий болох нь. Зэсутас кабелийн үйлдвэр одоо манай дээр энэ Эрдмийн охин компанид нэг юм жижигхэн өөрхөн Германы технологиор хийгдсэн одоо зэсутас кабелийн үйлдвэр байдаг. Бага хүчин чадалтай. Энэ чинь $9,000 үнэтэй цэвэр зэс багт бол энэ бол $13,000 орчим өртөг шин гэж байна. Чи бараг 30-40% тийм байгаа биз? 40% ашиг олж штэ. За зис нано нунтгийн хувьд манай тээзүүдээр ярихад бол зис нано нунтаг бол тоон нь $150,000-аас дээш болно гэж байна. Тэгэхээр зис 10,000 өнөөдөр 9,000 хүрэхгүй байна. Зисийн үнэ өндөр маш унтсан байна. 9,000 яваадахад $150,000 гэдэг асар өндөр байгаа зү. Гэтэ эднээс мэдээж хүчин чадал өндөр хүчин чадал бага. Зис нано нунтаг бол өндөр технологийн бүтээгдэхүүн. Зис утас кабель дээр болохоор бол нэг 13-4,000 нэг тонн болж байгаа гэсэн. Тэгэхээр ингэж өртөг шингэж байгаа байхгүй. Тэгээ энэ бүгд чинь улсын төсөв рүү татвар хураамж хэлбэрээр орно. Олон монголчууд ажилтай орлоготой болно энэ дээр. За тэгвэл нөгөө одоо орлогын нөгөө талд байгаль орчин дээлтэй юу гэдэг асуудал бас хөндөгдөн. Та бас мэрэгжлийн үнийн хувьд одоо Эрдэнэ төлдөр Эрдэнэ тод 60 км-ийн цаанаас усны асуудлаа шийдэж байна. Тэгэхээр усны асуудлаа энэ үйлдвэр дээр яаж шийдэх? Цэвэр усны нөөцөд асуудал үүсэх үү? За өнөөдрийн хилцүүлэг бол бас маш чухал хилцүүлэг болж байна гэж ойлгож байна. Ер нь манай монголчууд нэг юм 5-5 оны гэдэг нэг одоо нэг тийм үгтэй. Энэ өнгөрсөн хугацаанд Монгол улсад яг энэ ажил төрчлөлтийн тий төсөл хэрэгжээгүй байсны бас нэг хамгийн одоо том асуудал бол түрүүн тэнд бас ямдан дахилчны хадны мангаач гэдэг юм уу. Тэнд амраа дарга яриад шүү дээ. Би биш бол чи биш гэдэг юм уу тий. Нэг 5-5 оны гэдэг нэг юм үг одоо монголчуудад ийм миний одоо хэлэх гээд байгаагууд нэг ойлголцол хамгийн чухал байна. Ойлголт бүх юм болно тэр байгаль орчин, хүний эрүүл мэнд тий энэ ажилгүйдэл, ядуурл, экспорт, импорт тийм үү. Тэгэхээр ойлголцохыг л
хүсчихвэл бид тав ойлголцчихвол бусад асуудал Монгол бүгд байна. Байгалийн баялаг нь байна, технологи дэлхийгээр дүүрэн байна, мөнгө дэлхийгээр дүүрэн байна. Тийм үү? Монгол улс байж боломж бүрэн байна. Тэр байгаль орчны аюулгүй байдлыг хангах боломж бүрэн байна. Техник технологи хөгжиж байна, шинжлэх ухаан хөгжиж байна. Хиймэл оюун ухаан гэдэг нано технологи гэдэг бүх юм хөгжиж тэр байгаль орчныг аюулгүй болгох, эрүүл амтны эрүүл мэндийн асуудлыг аюулгүй болгох. Яагаад дэлхийд шинжлэх ухаан хөгжөөд техник технологи хөгжөөд дэлхий ингээд бүх зүйл сайлаад тэр урааныг ашиглаад цөмийн энерги тэр нефтийг үйлдвэр бариад л ингээд дэлхийг хөгжөөд хот Монголд л заавал нэг юм ашигласан ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр монголчууд энэ сэцгүүгээ одоо иргэдэн ч юм уу бас бацхмаар байгаа нь төр засаг нь одоо тэр ус төрийн талцал гэдэг юм уу энэ байдлаа одоо өнгөрсөн хугацаанд байсан бол багцхмаар байгаа. Энэ 4 жилийн хамгийн давуу тал энэ саяны миний хэлдэг ойлголцол байв бүх юм болно гэдэг энэ одоо их үндэс нь бол цаг хамтарсан засгийн газар гарснаар манай энэ бүх төслүүд маш зоригтой шууд явж эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд бүх төслүүд яваагүй юу гэдээ бас та дөрөв нь яагаад эрдэнэ үйлдвэр төрийн өмчит үйлдвэр энэ зэсийн үйлдвэр гацаагаад исэн бэ гэдэг асуудал ярьд. Гацаагаад байсан гэхээсээ илүү бас Монгол улсын хөгжлийн төвшний ч юм уу тийм шинжлэх ухааны хөгжлийн ч юм уу төвшин ингээд явсараа байсан. Бүх төсөл явж ирсэн. Ер нь бол тэр зэсайлах энэ гангийн жаншны нүүрсний бүх төсөл явж ирсэн. Тэр нь яваад ирсээр байгаа төдий ирж байгаа тэн донд гацаа болж ирсэн нь бол ойлголцол. За сая байгаль орчны асуудал гэдэг нэг асуудал. Одоо яг тэр уран дээр бас яг уран хордоо тэрэн дээр бас үхрийн хүчилгээл тэр нь байгаль орчны одоо энэ дисайлахад үхрийн хүчилгээд дөрвөн яндан дахиад ярьж байна тийм үү. Үхрийн хүчил яг химийн бодисын хувьд хордоо ухрлыг хийн чордоо. Гэхдээ миний дөрөвний хэлдгээр шинжлэх ухаан хөгжсөн, техник технологи хөгжсөн, хоргүй болгоод тэрийг Монгол улсын хөгжилд ашиглах бүрэн боломж байна. Тэр байгаль орчинд хортоогийг бол хортоо үхрийн хүчил. Одоо манай Зэсэрдэн ачдыгт Эрдмэн гуруула үхрийн хүчлээр уусгалтаа хийдэг. Тэр байгаль орчинд хортоо гээд басалд ингээд нөгөө мошгох гэдэг юм уу нөгөө тамийн тогооныхоор л тэр судруулсан үхрийн хүчлээр зэсээ уусгаад катодын дэсээ гаргачаад дахиад дэсээ юм үхрийн хүчлээ баяжуулаад юу яадаг үхрийн хүчлээ ашигладаг. Байгаль орчинд тэр нь зөвшөөрөгдөх хэмжээнд л байж идэг. Одоо тэр урааны асуудал ч гэсэн яг тэр уран дээр очиход 1.9 гээд одоо татар гэдэг. Бид нар эмнэлэг дээр бол эрентгийн аппарат буюу эмра хөдөлгөхөд 6 гинэ тэр юм. Ийм маягаар нэг монголчууд ийм дандаа нэг мэдээллийн дутуу ч юм уу тий сошиалын магадгүй үхрийн хүчил асуудалгүй байна. Усны асуудал, цэвэр усны асуудалгүй тэр дөрөв ямдан дахиад бараг усны асуудал шийдэн 60 км-ээс манаас хэлэн гол байгаа эрдэнэт өдрөөс усны асуудал бол зэсайлах өдөр эрдэнэтийн хувьд бол асуудалгүй. За ойлголоо. За ерөнхийдөө бидний ярилцах хэлэлцэх цаг дуусч байна. За эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмлыг борлуулахад зуучилж түүнээс ашиг хүртсэн талаар асуудлаар одоо X ерөнхий сайд Сүв Батболд Нью-Йоркт шүүхийн маргаантай байгаа. Тэгэхээр одоо эрдэнэт үйлдвэр баяжмлаа борлуулахад ийм хэрэг давтагдахгүй байх баталгаа бий юу? Бид бас сая өнгөрсөн жил ингээл нүүрсний хулгайч гэж бас их шууглаа. За ер нь бол төрийн нийтийн өмч гэдээ бид рүү хэлсэн тийм ээ. 2019 оны одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол энэ газрын хэвлэгдэх баялаг бол төрийн нийтийн өмч гэж тодорхойлцсон. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэхээр энэ бол нөгөө талаасаа 3 сая 500 одоо 600 ч болж байна. Монголчууд бол энэ бол тодорхой хэмжээгээр энэ байгалийн баялагийг одоо хүртээмжтэйгээр тийм ээ ил тод зөв одоо ашиглах юм бол миний карма ч гэсэндээ, миний данс ч гэсэндээ бас зузаарч болох юм байна гэсэн ойлголттой болчихсон. Тийм ч учраас бол би одоо улуурхай хүнд үйлдвэрийн сайд багтаа биржийн хуулийг би барьж явж үнийгээ батлуулсан. За биржийн хуулийг одоо батлуулахад бол одоо заашгүй шаардлагатай байсан дэд үтс Чингэл тэрмийн терминалыг би 20 оны шүү 12 сард батлуулж ирсэн. Тэгэхэд бол энэ биржийн дэд бүтц болно гэдгийг бол бид одоо өөрсдөө бол мэдж байсан. Тэг өнөөдөр энэ хоёр бол энэ Монгол улсын нүүрсний экспорт гэж бараг 2 дахин нэмэгдэл гол үүрэг гүйцэтгэсэн. Төсөв төлөхөд бол гол үүрэг гүйцэтгэсэн. За тийм учраас биржийн хуулийг би өөрөө анх ингэж ярьж гаргаж ирж явж ирсэн хүний хувьд бол хамгийн гол гаргалгаа энд юу вэ гэвэл Эрдэнэтийн засгийн баяжмлыг бид нар бас биржээр арилжаалаа гэдэг зүйлээ одоо 23 оны намар ерөнхий сайд руу бас одоо бид нэр хандаад тэгээд ерөнхий сайдаа та нар маань одоо боломжтой гэж үзэж байвал одоо баяжмлаа юм байдаг гэсэн боломжтой гэж үл энийг туршлага журмаар эхлүүлээд явуулсан зөвөө.
гэж одоо ерөнхий сайд чиглэл өгсөний дагуу бид нэр туршилтын арилжаа эхлүүлсэн. Туршилтын арилжаа хамгийн анхных нь 2024 оны 4 сарын 29-ний өдөр бол амжилттай болсон. Амжилттай болоод эхний одоо 3000 тонн баяжмалыг бол бид арилжаасан шүү дээ. Нээлттэй биржээр арилжаасан. 5 сарын арилжаанд бас нэг компани орж ирээд авсан боловч төлбөрөө гүйцэтгэж чадаагүй хугацаанд. За ингээд одоо хилцэл цуслагдсан. За 6 сараас 12 сар, за сая одоо 1 сар хүртэлх хугацааны бүх арилжаанд Эрдэнэтүйлдэр арилжаанд оролцсон. Эрдэнэтүйлдэр зэсийнхээ баяжмалыг борлуулах болохгүй байна гэж яриад байлаа. Тэр худлаа шүү. Тийм юм биш. Эрдэнэтүйлдэр арилжаанд тогтмол оролцож 3000 тонн баяжмалаа арилжаанд гаргаж байгаа. Харин тэрийг хүн авахгүй байгаа нь бол энэ бол өөр асуудал. Хүн авахгүй байна, тийм ээ. Яагаад гэвэл мэдээж манай энэ хугацаанд зарж байгаа баяжмал байнах Лондонгийн металлын бирж дээрх үн дээрээс 60-аас 180 доллар өндөр байгаад. Энэ засгийн баяжмалаа арилжаалах одоо үн тогтоох аргачлалаа болохоор бид хүн бас өнгөрсөн хавар одоо бас уулуурхай өндөлдрийн яам дээр хэлцээд энийг баталсан л да. Тэгэхээр энэ одоо үн тогтоох аргачлалаа бол 6 сарын хугацаанд өөрчлөхгүй гэдэг тухайн үед сайд маань одоо чиглэл өгсөн учраас бид 11 сараас бол энийг одоо өөрчлөх боломж гарсан. Тэгэхээр бид бол цаашдаа үргэлжлүүлээд энэ 25 онд бол бид нар өнгөрсөн хугацааныхаа 24 онд бол 30,000 тонн баяжмалыг арилжаална гэж төлөвлөсөн бол энэ жил бид нас 60,000-ыг төлөвлөж байгаа. Хоёр дахин юм. Цаашлаад энэ 100,000, 150,000-ад ингээд бид нар улам илүү их баяжмалыг биржээр арилжаална. Ер нь бол засгийн баяжмал бол биржийн бүтээгдэхүүн биш л дээ. Хаач ингэж биржээр борлуулдаггүй. Тийм учраас бас тодорхой хэмжээний энэ эрсдлүүд худалдаа авах компанидар ирээд байгаа. Шалтгаан нь юу вэ гэвэл манахаас гарсан засгийн баяжмал хайлуулах үйлдвэрээр очилт дунджаар 2 сар орчим хугацаанд явж байгаа. Ирээн дээр бид нар хөргөж өгөөд худалдаа авагчнууд өгтөл бол сар орчим хугацаа болдог. За дараа нь ингээд цаашаа явбал сар болдог. 2 сарын хугацаанд энэ үн засгийн үн ингээд буурах юм бол нэг 2 сарын өмнөх үнээр буюу үнэтэй авсан болчих гээд байдаг учраас компаниуд юм эрсдэл яриад байгаа. Гэтэ бид нар бол хэрэг өсөж явах юм бол та нарт үл илүү ашиг болно шүү дээ гэдэг талаас нь бид нар энэ тал дээр бол хатуу байгаад тэгээд бол бид нар бас энэ үн тогтоох аргачлалаа арай жоохон өөрчилж байгаа. Мэдээж одоо худалдаанд хилцэлд орж байгаа хоёр тал хоёулаа ашигтай байх хэрэгтэй учраас өнгөрсөн юм дээр магадгүй нэгтлийг баримтсан тийм хэтэрхий эрдэнэт үйлдвэрт илүү тийм одоо давуу талыг бий болгосон юм нөхцөл байгаа болов уу гэж бид нар сая бол өөрчилсөн. Энийг бол Эрдэнэс Монгол компани дээр уулуурхай хүндүүлэрийн ажилтны эсвэлгийн яам дээр хилцээд ингэ явж байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид нар биржээр арилж байгаагаар л нэмэгдүүлнэ. Гэхдээ саяны 6 сараас энэ одоо 1 сар хүртэлх хугацаанд нэг ч компани биржийн арилжаанд орж ирсэнгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бүх баяжмалаа биржээр арилжаалах юм бол 6 сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэр ямар нэгэн санхүүжилтгүй болох юм эрсдэл бас харагдаж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар төр засагтайгаа ярилцаад салбарын яамтайгаа толгой компанитайгаа тууз зэрэг ярилцаад ямар шүү хэмжээг бид нар биржээр арилжаалах. Өнөөдөр бол нүүрсний явуулны 20 орчим хувийг биржээр арилжаалж байна. Бид нар тэгэхээр энэ жил бол 25 онд бол 10 орчим хувийг 10-аас ч илүү хувийг 560,000 биднээс 660,000-ыг бид нар биржээр арилжаална гэдэг. Энийг ингээд нэмэгдүүлээд яваад байх нь бол зөв юм аа л гэсэн юм бодлоготой байж. Үнийг бол одоо бас ерөнхий сайд засгийн газар одоо бүгд бол энийг дэмжиж байгаа. Нэмээд бид нар илүү л одоо үн тогтоох аргачлалаа илүү ийм олон улсын жишгт нийцүүлэх тусам компаниуд орж ирнэ гэж харж байгаа. Гэхдээ ер нь бол зах зээлийн үн урагдж байгаа тохиолдолд бол энэ хаанхыч арилжаан дээр бас юм нөхцөл ажиглагддаг юм байна гэдгийг хэлэх хүсэж байна. За баярлалаа. Бид өнөөдөр хөрөг хилцүүлгээрээ сайлуулах үйлдвэртэй болж шатхуу сэдвийг хөндөж хэлэлцлээ. Тэгэхээр та бүхний ярьж байгаагаас дүгнэх юм бол бид ямар ч байсан ойлголтоо нэгтгэсэн өнгөрсөн 37 жилийн хугацаанд гатсан ойлголтын зөрүүг арилгаж нэг зорилготой болсон. За одоо харин хамгийн гол зүйл бол тендерийн хугацаан дээр хугацаа алдаж магадгүй. За хугацаа алдахгүй байлаа гэхэд ойрын 3 жилийн дотор зэсайлуулах үйлдвэртэй болж чадах нэ гэсэн ийм дүгнэлтийг хийж байна. Тэгэхээр 3 жилийн дараа зэсайлуулах үйлдвэр дээр бид магадгүй дараагийн хилцүүлгийг хийж болох юм. Бидэнд цаг гаргасанд баярлалаа. За баярлалаа. За